Санаа сонсогчдоо шинэ оны мэнд хүргэе. За ингээд анхны шинэ оны зочинтой дугаар маань бичигдэж байна. Тэгээд бид хэдийн хүсэн үлээсэн зочин маань маш мундаг авьяастай артист залуу байгаа. Бэлгүүн буюу Billy Bay хүрэлцэн ирээд байна. Хүрэлцэн ирээд байна. Хүрэлцэн байгаа. байна юу? Тийм за ингээд бидний урилгыг хүлээн авч цаг гаргаж аваад баярлалаа Billy. За баярлалаа. Тэгээд намайг оролцуулж байгаад маш их баярлалаа. Тий. Аха. Орой минь хүргэе. Ярихдаа хүртэл ямар гоё халуутай юм бэ? Ярихдаа хүртэл ямар гоё халуутай юм бэ? Тийм байна. За баярлалаа. За Billy шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо ер нь тэгэл гэртээ ганцаараа л гарчлаа доо. Оо тийм үү. Тийм би нөгөө ерөөдөө уг нь гэр бүлийнхэнтэй гаргая гэж бодчихсон чинь карантинтай болохоор тийм нөгөө гэртээ ер нь ганцаараа амьддаг болохоор тэгээд ганцаараа гаргасан. Тийм. Хоол хүнсээ бэлдээл идэж байгаа. Тийм. Юу хийж 31-ний өдөр онлайн юунд шинэ жилийн одоо баг ивент маркетинг онлайнаар оролцоод ямар ивент хийсэн? MG Summit гэдэг. Тийм. Би тэрийг яг үзэх гэжээс ер нь бол жоохон үзэх гэж оролцсон шүү дээ. Тэгээд 31-ний өглөө Америкас яг нэг хостын нэгэд. За. Тэгээд 31-ний өглөө Монголын цагаар би яг 10 цагаас ороод тэгээд тийм юм даралцсан байгаа. Дуулсан юм уу те? Тийм. Дуулаад тэгээд жоохон ярилцсан. За олж үзье. Вирус юм чадаагүй шинжилгээр тийм. Тэрийг үзэж болох нь онлайнаар. За Instagram-ийнх нь пэйж дээр тавигдсан байгаа хаа. Ямар Instagram-ийн хаяг нь юу вэ? MG Summit гэдэг. За. Тийм. Тэгээд 31-ний өдрөө ерөнхийдөө би нөгөө яг тэр summit-д оролцоход шүн ерөнхийдөө унтаагүй. Яг тэгэхээр нөгөө карантинаар ер нь бол нойр ингээд амар солигдсон. Тэгээд би яг унтчих юм бол яг өглөөний яг тэр юмдаа ингээд амжихгүй байх гэж бодоод тэгээд унтахгүй байжгаад яг тэрэндээ дуулчаад тэгээд гарч дэлгүүрээс бахан гэртээ хүмүүс авчаад тэгээд хөргөчрөө хийчихэл амар нойр хүрээд бүр угаасаа нойргүй байсан болохоор тэгээд за би яг жоохон унтж байгаа босчихё гэж бодол унтсан чинь тэр чигээрээ унтаад тэгээ би дараа жилээс ирсэн юм шүү дээ. Яг 11:30-д ирээд тэгэл нөгөө нэг жоохон нойрмог байсан. Тэгэл за доон шилэгдэх юм байна шүү дээ. Хоолоо ээж арай амжихгүй байна. За ядч юугаа би нөгөө wine авцсан. Тэгээд wine авъя гэж wine задлсан чинь нөгөө wine онгойлгоч байхгүй. Тэгээд тэрийг бүр ингээ онгойлгох гээд баахан ноцолчихсэн чинь нэг харсан чинь цагаан харсан чинь тэг 0 тавлцсан байлоо да. Тэгээд wine-та ноцолцороо шинэ оноо. Харин За хөвчлөлтэй гарсан юм тий. Өмнө нь гэхдээ ганцаараа гаргаж үзчихсэн нь ер нь ямар хөө байсан бэ? Жохон гонигтай байсан уу? Гайгүй байсан уу? Өнгөрсөн жил би бас ганцаараа гаргаж ирсэн. Тийм. Би ганцаараа гаргацдаг хүн биш. Яг нөгөө өнгөрсөн жил болох тэр нөгөө шинэ жилээр айгүй их ажилтаа байсан. Тийм, айгүй их тоглолттой. Тэгээд би 31-ний өдөр Сүхбаатар аймагт байжгаад. Вау. Тэгээд орой бас яг 10 цагийн үед гэртээ ирсэн. 2 цагийн өмнө. Тэгэл гэртээ орж ирээл гялс бүр ингээл нөгөө хөдөөнөөс ирсэн болох тэр тоос шараанаас салыг ямар ч гэсэн усанд орж байгаа гарч ирээл гялс гэрээ зэвэрлээл. Гялс гарч хүнс авчаад тэгэл яг тухайд яг найз охинтой байсан. Тэгээд аавынхаа машиныг аваад тэгээд авцсан байсан ер нь л. Тэгэл шууд оноо гаргачаад яг найз охиныхоо гэрэл очиж ирсэн. Вау.
Тийм. Ер нь тэгээд 20 онд тэгээд ер нь урлаг бүтээлийн хувьд яг өөр чинь яг ямар жил байсан бэ? Хувь хүн тал дээр ч гэсэн өөрчлөлтүүд байсан уу? Аха. Яг уран бүтээлийн хувьд гэх юм бол уул нь би яг 19 онд яг анхныхаа дуу гаргачаад 11 сард яг анхныхаа дуу гаргачаад тийм гэрлийг гаргачаад тэгээд би яг за яг 20 онд ерөөдөө амар хурдтай ажиллана. Тэгээд илүү олон дуунууд хийндээ гэдэг ботцсон. Тэгээд байжсэн чи угаасаа нэг сар ч илүүдээ нэг сарын сүүлээр ч илүүдээ бас карантин болоод тэгээд тэгээ яг тухайн үед яг анх удаа гэртээ тэгээ тийм удаан байна гэж ерөөдөө мэдээл. За энэ цагийг амар сайн ашиглах хэрэгтэй гэж баахан ингээл дуунууд шинээр зохиох гол суугаал. Тэгэл юу ч орж ирэхгүй амар хэцүү байсан л дээ юм л. Тийм айгүй олон дуунууд эхлүүлсэн. Тэгээд гоё болох гэж байгаа юм шиг, гоё болохгүй ч байгаа юм шиг тэгээд амар хэцүү ингээд шаналцсан. Дуусгаагүй дуунууд байгаа мó те? Ер нь амар олон дуусгаагүй дуу байгаа. Тийм. Дуусгаач сонсмоор байна. Яг дуусахгүй байгаа даа. Тэгээ яг тэр үеэр би яг 0-тай сууж агаад тэгээ ер нь дуугаа зохиохдоо дандаа 0-тай хөвчлэн суудаг байхгүй. Цөөрэтдэг болохоор. Тийм тэгээ яг гитараа бэр сууж агаад 0-тай суудаг. Тэгэл яг суужсэн чинь амар амархан ая зохиох хэрэгтэй гэдэг яг би бодсон байсан байхгүй. За ер нь амархан аялгау зохиоё гэд. Тэгээд л яг байжсэн чи яг Fallen-ы яг аялгау надад шууд орж ирсэн байхгүй. Тэгээд за энэ амар амархан юм шүү. Энэ айгу хүмүүст амархан тогтоогдож магадгүй эсвэл. Тэгээ маргааш нь би яг би production дээр очиод студ дээр яг дуу хамтдаа хийх яг ахтараа очруулаад өчтөр би нэг юм хийж үзлээ гэдгсэн чинь сонсгосон чинь наадах чинь шууд хийж л та гэд. Тэгээд би шууд яг нэг төвлөр ураа тоглоод бичингүүтээ яг тэрхийн ах маань инх зэрэг гэдэг ах маань шууд битийн шууд өрөөд тэгээ би шууд бадгийнхаа эхлэлийг шууд дахилтаа шууд тэр чинь нөгөө яг ми зохиосон болохоор яг дахилтын аян байсан байхгүй. Тэгээ шууд дахилтаа шууд демо хар зураг болгож бичээд тэгээ араас нь за бадгаа нэг яваад үзье. Тэгээ бадгийнхаа эхлэлийг бараг шууд хийцсэн байхгүй. Тэгээ тий ер нь бол Fallen уул амар хурдан бүтсэн дөө. Тий тэгэл бит хоёр шууд ярилцчихсан. За хоёрдугаар хэсгээр нь яг нэг эмэгтэй хүн оруулмаар юм уу? Эмэгтэй ийм өвлөдөг маркийн хүн байвал их гоё юм байна гэд. Тэгээд яг хүмүүс бодож байгаа эхлээд инглинг бодсон юм. За. Инглинг гээд stay with me болдог. Тий. Тэгээд шууд инглинтэй би өмнө нэг удаа Playtime дээр таарч ирсэн болох тэр уцын дуурайг авсан байсан. Тэгээд инглин рүү задаад нэг ийм шин дуу хийж байгаа чи ирээд сонсоод үзэх үгээд. Тэгээд тэгсэн чи инглин маргааш нь ирээд сонсоод тэгээд өстө таалагдж ин натан дээр чи орё гэд. Тэгээд шууд инглин эмхтэй хэсгийнх нь юу шууд зохицохгүй бас. Үгийн зохиож байсан. Инглин ирээд аятаага гэхдээ бараг үгээ ер нь бол одоо яг ариугийн дуулдаг хэсгийн ерөнхийдөө үг нь бараг инглингийн зохиосны нэг 80% таа байгаа. Тийм инглин ерөнхийдөө ирээд эмгтэй хэсгийн ерөнхийдөө зохиоцсон. Тэгэл ер нь амар хурдан бүтцэн. Тийм гэхдээ нөгөө яг за уулзаад үгээ бичигээд байжсэн чинь яг Монголд нөгөө нэг анхны юу коронавигийн тохиолдол болоод тэгээд яг уулзалт чадахгүй болоод ер нь тэгээд жоох удацсан юм аа. Тэгээд сүүлдээ инглин яг өөрөө найз нь ингээд орохгүй болчлаа гэдгийг мэдээд тэгээ би өөр хүн хайгаад нэнэгээд одоо би production шинэ арчсан. Нэнэтэй хамт хийх гэж байгаа. Тэгсэн чинь яг бичлэгэнд орох юм нь бас продюсер зөвшөөрөхгүй болоод тийм тэгээд жоох удацсан. Тэгээд яг нөгөө яг үгнүүдээ ингээд нөгөө яг таг ингээд гоё тааруулах гээд ариутай уулзаад тэгээ ариу ерөнхийдөө яг англи яг дахилтын хэсгүүдийн үг мөгийг ерөнхийдөө ариу бичиж өгсөн. Тийм би болох тэр яг нөгөө нэг аяа зохиохтой нөгөө англи үг зүгээр ингээд нөгөө худлаа баг өөрийнхөө хайр хайргийн хэлээр
Ингээд нөгөө одоо жишээ нь I am just falling тарарантира you can go on тарарантира мэрэг юм хэлдэг байхгүй. Тэгээ яг тэр нөгөө яг сонсогдсон айгуу зөв байгаа болох тэрэн дээр нь шууд ингээд төстөө өгнүүдийн тэгээд утгачлаад ариу яг бичээд тэгэл ариу би сүүлд нь гоогаад чи ингээд хамт энэ дуулах уу гэдгсэн чи ариу давай ёстой хосъё гэл. Тэгээд ариу битээр хийх болол тэгэл бас нөгөө бичлэгийнхаа ажлыг яах гал яг би продакшнтай яг би яг артистийн гэрээ дуусаад тэгээ ерөнхийдөө яг би продакшн дээр бичгүүгээр өөр ингээд яг гадуур бичих болоод тэгэл ерөнхийдөө санхүүгийн хувьд асуудал гаргаал. Тэгэл удаад явсаар байгаад тэгтээ санхүүгээ ингээд болгосон. Тэгээд мейкап артист Белла ихч тэгээд дуучин Тинүү ах хоёр маань ер нь бол амар их тусалсан байгаа. Тэгээд энэ дашрамд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм тэгээд амар урт процесс болт юм байна тийм. Уг нь айгүй хурдан бүтчихэд тэгээд яг бэлэн болох гэж амар удсан. Тийм. Тэгээд хоолой бичлэг энэ төр дээр ерөөдөө амар сэтгэл хангалуун ба. Тэгэд би инх зэрэг ахт бас амар баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд хоолой бичлэг хийсэн шинэ ахт бас баярлалаа гэж. Ер нь энэ дунд амар олон хүмүүс оролцсон. Ер нь яг нэрийн дурд бол амар олон хүмүүс байгаа. Тэгээд бүгд нь баярлалаа гэж хэлье. Яа, тэгтээ Falling яг бүр айгүй гоё дуу болсон байлээ. Би бүр энэ битгаар чинь баг нэг яг татагдаад нэг удааг болт яг сонсоод би руугаа явуулж мавлаад байлуу яа та. Гэрөө явуулсан тий. Тийм тэгээд бүр амар ер нь гэхдээ ингээд дуу ингээд зохиож байгаа нэг талд нэг иймэрхүү мэдрэмжтэй иймэрхүү одоо процесс ингээд зохиод юм ба штэ. Бас л мэдгүй болохоор тэгэнгუთ чи нөгөө талд байгаа сонсогч нар ингээд хүлээж авахта надад болохоор яаж мэдрэгцэн гэхээр ингээд яг ингээ хэцүү цаг үед ч юм уу те яг ингээ хамт байгаад ингээ дуугаараа ингээ аргадаад ч юм уу те хүмүүс ингээ янз бүрийн юмтай учирдаг штеп. Тэнгуут ингээ айгүй гоё дуу ингээ гараад яачаар надад бол ингээ амар хэцүү үед ингээ хамт байж магаал. Надад амар гоё байсан юм. Айгүй олон удаа сонсоод ингээ нөгөө нэг ингээ дуусгаад сонсоод ингээ байгаад байсан байхгүй юу. Тэгэл ер нь дуу хөгжим яг ингээ хүмүүст амар ингээ хань болдог. Энэ амьдралд амар хөглөдөг гэх юм уу та. Надад амар тиймэрхүү мэдрэмж төрүүлсэн дуу болсон шүү. Маш их баярлалаа. Амар гоё дуусан лээ. Тэгээд ерөөдөө миний хувьд бол 20 онд айгүй олон дууг бэлэн болгоё гэж бодсон боловч ерөөдөө яг Falling бол юм яг бэлэн болоод яг ингээл жил бараг дуусчлаа. Тийм тэгээд 100 ерөөдөө би ууг нь ингээд яг нэг ажиллаа дуусгачаад дараагийнх руу орох туфтаа байхгүй. 21 онд яг одоо бүр маш олон дуунууд гаргана гэж ер нь бол бодож байгаа. Тийм яг одоо бодсноо ер нь бол яг хэрэгжүүлнэ. Хувь хүний тал дээр өөрчлөгдсөн юм байна уу? Хувь хүний тал. Ер нь миний хувьд 20 он амар юм айгүй олон зүйл ойлгуулсан л жил байлаа. Тийм яг нэг юм юу гэмдэ хүн яг ингээл шинэ хувцс өмсгөр шал ийм өөр харагдаад байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тоош нь хувцс худалдаж авахаар нэг ийм гоё харагддаг шүү дээ. Тийм. Яг тэрэн шиг зүгээр нэг ийм яг оюун санааны хувьд ч тэр тэгэл гаднах байдал хүртэл миний хувьд бол амар ийм өөрчлөлттэй байсан л та. Тийм тэгэл сэтгэл санааны хувьд л гэхдээ их хүнд байсан 20 он. Тийм тэгээд ямар ч сан сургамжтай л жил байлаа. Тэгээд хэцүү байсан бүх хүний хувьд ер нь аль тэ одоо ажил гээл тэ ер нь корона бүр ер нь амар төвөгтэй байсан. Тэгээд одоо ч гэсэн төвөгтэй л байна. Гэхдээ яг энэ корона яг үгүйсээ хүн болгонд яг надтай адилхан бас юм амар юм ойлгуулсан бахал гэж бодож байна. Харин тийм тий. Бас нэг нэлээд том амралт өглөө штэ тий бид нар. Тийм.
гэрээсээ ер нь ажиллаа хийж болдог болцсон юм байна гэдгийг ойлгууллаа. Тийм. Заавал уулзаад авахгүйгээр тий ажлуудаа амжуулж болдог болцсон байна. Тийм шүү бас. Одоо ингээл зүгээр гурлаа ингээл яриас сууж штэ. Тэр бас сонирхолтой байгаас тий амар гадаад шал өөр газар ээж зүгээр ингээл. Тийм. Тэр үед ийм болдог болно гэж хүмүүс төсөөлөхгүй л байсан баг та тий. Тэр үед саяхан нэг би нэг тийм пост үзсэн шүү дээ. Нэг гадаад нэг тийм мим байлаа да. Баг. 2000-аад онд корона гараагүй наад хэрвээ тэр үед гарсан байсан бол биднээс интернет байхгүй гэд. Харин тэр би бас харсан юм байна. Тийш дээ. Тийм амар үнэ. Эсвэл нөгөө нэг хамныхаа ирсэн дээр байдаг хээг тоолж унтна гэдэг шиг юм байна. Яа. Нойлтой олсноо янз бүрийн нөгөө нойлын цаасны юм мушаа цаас мас юм шүү. Тийм. Би болохоор нөгөө өөрийн чинь амар тийм тууштай ер нь шинэ юм айгүй их одоо тушхаас айдаггүй. Өөр болохоор нөгөө амар олон тэмцээнүүд дээр орсон шүү дээ тий. Нөгөө Universe Best Songs, My Boys, Camstar, Voice of Mongolia гэж амар судалгаа хийсэн тий. Тэгээд амар тийм зөрөгтэй нөгөө бүтээлч гэж боддог өөрийн чинь. Тэгээд хизэнээс яг дуулж одоо энэ урлагт дуурласан бэ? Юу өөрийн чинь ингэж татваа? Бага наснаас. Яг урлагт дуурласан гэвэл би ер нь гэхдээ багасаа л яг одоо ингэж сүулт нь бодод үзэхээр багасаа л ер нь гэхдээ хөгжим зүгээр ингээд би яг өөрөө анхаарч сонсдгүй байсан болохоос ер нь бол айгүй хөгжим дунд байдаг л байсан хөгжтэйсэн юм лээ. Одоо нөгөө нэг жоохон багт магнитофон байдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэдний хөгжим тий. Тэнгүүд манай аав ерөөдөө айгүй их гой хөгжимнүүд сонсдог. Тийм хүн. Тэгээд намайг бүр жоохон багт аав ингээл нөгөө магнитофон дээр нэг юм касет хийгээл өдөржингөө ангидүүлчихдэг гэсэн юм. Тэгээд би бүр ямар ятгаа тийм би гэж боддог. Тэгтээ аав ингээд намайг яг нэг удаа дуудаад энэ хараа. Энэ одоо энэ дэлхийн бүрийн номер 1 хамтлагийн одоо касет Beatles гэдэг. Beatles-ийн номер 1 альбом. Тэрний касет байсан байхгүй яг ингэ шар нэг тав. Энэ хараа минийх энэ одоо энэ номер 1 гэл. Тэгээд би ч тухайд юугаа мэдэх вэ тэгэл л гээл. Тэгээд яг тэн дээр ингээл Let It Be, Yesterday гэл Beatles-ийн бүх гой байдаг. Тэгээд Bee Gees гэл ер нь амар олон гой дуунуудыг аав ингээд тухайн үед касет ингээд сонсоод миний чихэнд ингээд сонсгоцсон байсан. Тэгээд би том болоод яг ингээд дуу муу гээл тэ ерөөхдөө ингээд жоохон туртаа болоод эн чинь ирэнгүүт яг дэлхийн бүр сор хөгжмөнүүдийг аав яг тухай сонсгож байсан байсан байгаа. Тийм. Тэгэл ерөөхдөө би өөрөө нэг амар анзаардгүй л байсан болохоос ер нь бол хөгжмийн дунд л өссөн хүүхд юм байлээ л дээ. Тэр бүр гэхдээ аюу чухал тий яг энэ хүний хөгжил одоо бага наснаас нь ингээд хажууд нь бас ингээд дэмжиж яваад байвал бас. Тийм. Гэхдээ манай аав намайг ерөөсөө анх дуулна гээл тэгэхэд нэг дуртай байгаагүй шүү. Тийм. Аа өөрөө хөгжим амар их сонсдог. Гэхдээ гадаад хөгжим их сонсдог. Тэгээд гэхдээ яг нэг юм дуучин болно гэнэ нэг тийм дуртай байдаг шүү. Ер нь бол анх амар жоох эсэргүүцэх маркет байдаг шүү. Тийм. Хэдэн настайдаа яг би дуулчт юм байна гэж бодсон бэ ер нь яг авьяасанд итгэхэд ч юм. Ер нь миний хувьд яг ингээд хүүхэд байхад одоо ингээд том болцсон болох тэр ингээд заримдаа ингээд нэг гой мэдрэмжүүдийг яг мэдрэхэ болцсон санагдаад идэв. Жохон багт ямар ч сан гадаа гараад ингээд хүүхдүүдтэй тоглох айгүй дуртай хүүхдээсэн. Өдөржингөө шараа өмөртүүлдэг хүүхдээс л дээ ер нь л. Яг гадаа байхад надад тэнгэрийн өнгө одоо тэгээ бороо орох, цас орох яг ийм үзэгдлүүд амар ийм сонин мэдрэмж өгдөг байсан. Тэгээ яг
хаяа ингээд нэг тийм яг надад нэг юм таалагдсан дуунууд ингээд хальт сонсогдсон яг ингээд тэр тэнгэрийн өнгөтэй зохицоод байгаа юм шиг санагддаг байсан байхгүй. Тэр би яг тухайд амар юм тийм тэгж айгүй хөгжмийг амталдаг байсан гэх юм уу. Тэгэл Нарутог үзэж эхлээд Нарутогийн яг нөгөө эхлэлийн дуу, сүүлийн дуу тэд нэр яг ингээд миний яг тэр нөгөө нэг тэнгэрийг харах, борог ороход мэдэрдэг яг тэр мэдрэмжийн юутай их гоё зохицож таарад. Тэгээ ер нь тэр дуунуудад амар их дурлаад тэгээ тэднийг дуулж үзээд гэхдээ яг гоё болохгүй л байсан л да. Ямар ч амар их сонсож амар их таашаал авдаг байсан. Хэдэн настай байсан бэ гэхэд? За тэр ч одоо Наруто 1-р ангиас хойш үзсэн. За нэг 2006 он гэхээр одоо бас 15 жил юм. Би 8 настай байсан юм. 7-8 настай байсан юм байна. За арай худлаа юм уу? За нэг 9-10 л байсан юм. Зүгээр яг өөрийгөө ингээд нөгөө дуулж чадахгүй юу гэдгээ яг бас амар сайн мэдрэхгүй. Ямар ч сонсголтоо гэдгээ бол мэдэрдэг байсан. Тийм. Өөрийгөө ер нь бол за би бол сонсголтоо солгоо бол биш. Хүүхдүүд ингээд солгоо молгоо дуулахаар их гайхдаг байсан. Яагаад ингээд байгаа бол ямар ч ингээд болчих юм зүгээр яг болсон. Тэгээд яг солгоо молгоо гэж яг тэрийг бол амар сайн ойлгодог гэсэн. Би бол солгоо биш гэдгээ бол сайн мэдгэлсэн. Тий. Тэгэл сүүлд яг Justin Bieber амар од болоод. Тийм шүү дээ. 2008 он байсан юм аа. Bieber яг Baby гараад. Baby гараад. Тий, Baby гараад. Анхандаа охин байна гэж бодсон чинь эрэгтэй хүүхэд байж энэ төр. Охин гэж бодсон. Тий. Тэгэл юу вэ гэж бүрээр гайхаад. Тэгэл эхэндээ нэгтэй Justin Bieber нэг бас тоогоогүй маа. За гоё юм байна гэж өнгөрсөн. Тэгээд гэсэн чинь би яг нэг өдөр гэртээ байжсэн чинь тэр нэг сансар кабель гээд телевиз өгдөг гэсэн шүү дээ. Одоо байхалцсан. За. Тэрний сансар мьюзик гээд нэг юм сувг өгдөг гэсэн юм аа. Сансар картун гэж. Сансар яг мьюзик дээр нэг тийм K-pop-ын талаар нэг юм хэвлэлэг гарсан. Тэгсэн чинь 2PM хамтлаг гэж солонгосын яг 2PM хамтлагийн талаар гэж 2PM хамтлаг бол 6 анхандаа 7 гишүүнтэй байж байгаа 6 гишүүнтэй болсон гэж. Тэгэл түүхийн ярьж мэрэл. Тэгсэн чинь цаана клип нь гараад тэгэл дууг нь ингээл хальт сонссон чи айгу гоё ч юм санагдал. Тэгээ би тухайд чинь нөгөө нэг интернет амар юм бас одоо нэг шиг юм чөлөөтэй байгаагүй. Кабель мабел ингээл холбуулдаг те. Эсвэл интернет кафе ордог. Йоо. Тэгэл би яг манайхыг тухайд яг нэг интернет тавилцсан. Тэгэл 2PM гээл хайгаал. Дуунуудын сонсоод үзсэн чинь бүжиглээл дуулаад байна. Харин тий. Тэгэл амар юм царайлаг мэрэлэг залууч. Тэгэл тэгсэн чинь 2PM-ээс гадна тэр амар олон өөр юм солонгос амтлагууд гараад ирэхгүй. Тэгэл нэг сонсоод үзсэн чинь аюу гоё ч юм шиг. Тэгэл ерөөсө K-pop-д орсон шууд. Шууд бүр гүн орсон. Тий би ч бүр өөрөө бүр хамтлагтай болоод. Тийм хитэн найзуудаа яангуутаа өрөөлээд бид хамтлаг болж идэргээл. Сүүлдээ нөгөө найзуудаа K-pop-д оруулаад. Тий тэгэл сүүлдээ за чинь бид нэр анхандаа ямар нэртэй амар сонин нэрнүүд өгөөлсэн. Тэгээ сүүлдээ нэг pop mop гэдэг нэр мэртэйчлээ. Pop болоод дууссан юм. Тэгээд яг нөгөө тэр чинь жоохон хөвгдөд гээл яг уулзаал юм хомбо бэлтгэнгүүд ар гэрийнхэн дургуутцдаг те. Тэгээд эцсүүлд нь би л ганцаар үлдсэн юм да. Үнэнчээр. Тэгэл ер нь тэрнээс хойш яг ер нь өөрийгөө яг ер нь за би ер нь дуулъя гээд. Яг гэхдээ бас 100% шийдэг зүгээр нэг юм хоббигоо л хөөгд байгаа шүү дээ хөрхий. За би ерөөсөө юу яана. YouTube дээр Justin Bieber шиг бичлэг хийгээд тэгээд ерөөсөө шууд дэлхийн од болмаар гээл. Та юу яагаад тэгээд тухайд нэг интернетээ хугацаач дууссан байлаа яалаа. Та интернет сунгаад.
Тэгээд ихчийнхаа нэг юм нэг камераар бичлэг хийнэ гэж. Өрөөнд нь орцсон зүгээрс. Өдөржингөө Justin Bieber-ийн дуунуудыг сонсоод солиорч өгдөөсөн шүү. Тэгээ бичлэгээ настай юм бэ? Тэр чинь 11 он билүү 10. Тийм. Тэгээд зунжангаа өстө нөгөө нэг Justin Bieber шиг дуулж бичлэг хийнэ гэсэн юм. Энийг бичлэг хийгээгүй. Оо тийм үү. Гэхдээ яг нөгөө нэг дундаа илүү дуртай болол ер нь бол илүү уулын дуртай л болоод. Ер нь бол амар их сонсоол олон дуунууд сонсоол тэгэл Justin Bieber-ийн бүр улаан фэн болоо. Тэгээд тэгсэн чинь байжсэн чинь Камертон манай их ч айгу Камертоныг сонсдог. Камертон сонсдог тэгэл. Тэгсэн чинь Камертон 2 гэж шоу болно гэл. Тэг Камертон 2-т бүр мангар удаан бэлтэж байгаа л ороод тэгэл тэнцэж мэдзэл. Тэгэл тэнгуүч амар урам аваад за би юусаа болох юм бэ. Тэг эхний шатн дээр угаасаа амар магтуулсан байхгүй би. Камертоны ганах, булдаах, мэдах тэг дөрүүлээ. Булдаах таньснаа. Яг сэрхий таныг баха. Тэгэл тэгснэ. Чи өстө ямар авьяастай юм бэ гэл. Чи юм жоох юм байж өстө. Ямар авьяастай юм гэл. Тэнгуүч нь хүүхд би ч нөгөө жоохон байсан юм чи амар шууд урам орж юм чи. Тэгэл гэрийнхэндээ хэлсэн чи үү тийм үү гэл. Ээж ихч ихснэр тэгэл би чи ерөөсөө за би ерөөсөө тэгээд энэгээр л ерөөсөө явъя. Гэхдээ угаасаа тэрэндээ амар дуртай байсан болох тэр аюу итгэлтэй байсан. Тэгэл дараагийнхаа 2 дугаар шат матандаа ороод дахиад амар магтуулаад. Тэгэл хүн чинь улам нөгөөний гой урам зориг ороод. Тэгэл өстө баг Камертон 2-ын яг тэр нөгөө ялагчийн хамтлагт нь баг орцсон л ухааны юм бодож байгаа л. Урагнаас амсагдчихгүй. Тэр чи яаж хасагдсан мөлий? Тэр нөгөө нэг 10-10-аар нь хамтлаг. Санал манал өгсөн үү? Үгүй. Зүгээр 10-10-аар нь хамтлаг болгоод тэгээд 4 хамтлаг болгоод тэгээд тэднээс хасаад явчихсан. Би тэгээд яг тэндээс нь хасагдсан байхгүй. Тэгээд хасагдчаад нөгөө уйлал 4 шүүгчтэйгээ яг нэг очиж гар барьчих гэж очиад бүгдэндээ гар бариад ицсэн чинь ганаа ах яг өө заа гэж тэгснэ гар барьсан яг чихэн тэгжээс ах. Чи яг жинхэнэ урлагийн хүн шүү гэд. Тэгээд тэр үг ер нь бол миний яг сэтгэлд ер нь бол гал хасаасан л та ер нь бол. Тэр үгийг би яг одоо би хизэж мартдаггүй шүү дээ. Хизэж угаасаа мартахгүй хаа. Тийм. Тэр үг ерөнхийдөө яг тэгж хэлээд тэгээд би тэндээс гараад хасагдсан ч гэсэн би шууд би чадна гэж цаашаа ер нь бол амар явсан л та. Тийм байна. Ямар гоё тийм хүн хэрэгтэй цагт тийм гоё хэрэгтэй үгийг олж хэлсэн. Тийм. Би тэгээд ерөнхийдөө ганаахын тэр үгэнд би бол амар их баярлсан. Тэгэл тэрний дараа нэг удаагүй 9 сард намар хөдлөд нэг солонгос ном хийсэн болоод тэгээд би тэнд яг Камертон 2-ын эхний шатн дээр дуулсан солонгос дуугаа угаасаа би хэдэн сар бэлтгэсэн байсан бол тэр бэлэн дуугаа шууд дуулчиг очиод дуулсан. Тэгээд тэнд ч мэдсээ. Тэгээд би чи юу лээ. Нэгдүгээр байранд орж ирсэн аахгүй. Анх удаа тэрсэн бүр элчин сайдын яамнаас зохион байгуулагдсан тэр зүйлс. Тэгэл нэгдүгээр байранд ороод тэгснэ 500,000 төгрөгийн шагнал аваад анх удаа. Өөх гэл би ч мөр 500,000 төгрөг чинь 12 он амар их мөнгө санагдаж юм чинь. Тэгээд миний хувьд эн чинь 500,000 төгрөг би өөрөө олно гэдэг байл. Тэгэл парк дээр болж ирсэн. Тэгэл яг тэр тэмцээн бас миний хувьд амар юм том урам зориг. Тэгээд бас миний хамгийн сайн найзуудыг яг надтай танилцуулсан тийм тэмцээн байсан. Тэгээд яг тэр тэмцээн дээр би айгүй олон найзуудтай ах эгч нартай ер нь бол болсон шүү. Тэгээд тий одоо яг тий одоо бүр бид нартэйгээ бүр амар холбоотой байдаг. Нэг нь одоо Америкт байгаа. Бусд нь бол Монголд байгаа. Тэгэл ерөнхийдөө бүгднтэй айгүй холбоотой. Нэгэнтэй бүр нэг анги. Гэтэ надаас ах тий. Тэгээд би яг тэр үед энэ хүмүүстэй танилцсан. Тэгээд
анх удаага тэмцээнд тийм байр эзлээд 500,000 төгрөг авсан. Миний хувьд бол 12 он бол айгу сонирхолтой жил байсан. Тэгээд айгу баярлалаа шүү дээ. Тэгтээ баг тэгээд хувцалсан байна шүү дээ тий тэмцээн бол. Тийм. Ерөөсөө тэмцээнээс тэмцээний хооронд айгу ингээл шат дахиад яваадсан. Тийм байна. Тэр үед 10 жил байсан тий. Тийм 12 он гэдэг чинь би 8 дугаар анги байсан. Тийм ээ 10 жилдээ байхдаа том тэмцээнүүд ороод яваад байна тий. Зөрөгтэй шүү дээ. Өөртөө итгэлтэй. Тийм ер нь бол амар зөрөгтэй байсан. Одоо Камертоны хамтлагийнхны яг ингээд уурд мака тайлаад бүжиглээд дуулна гэдэг бол. Одоо юу нэр байдаг мэдгүй. Байдаг үлээ байдаг баха. Гэхдээ ер нь тэрийг олж үзээд хэрэггүй ч гэх юм. Яа макатэйсэн. Тэр яг дуулж байгаа дуу нөгөө Rainy байсан аахгүй солонгос. Нэрээ ярьсан шүү дээ. Бэлэгч юм байна. Тэгээ би яг Макас гэхүүд бүр ингээд ямар ч айгүй дуулж болоо. Амар зөрөгтэй байсан байгаа шүү дээ. Шүүгч нь гайхсан уу? Тийм гайхсан баха. Ер нь бол амар гайхсан. Тэр нь баг тийм юм үзүүлсэн хүн баг гайхгүй баха. Тийш дээ. Гэтэ тэгэл нэг тийм өсвөр насны яг тийм одоо зөрөгтэй те нэг тийм үе яг байсан юм шиг санагдлаа. Тийм. Ерөөсөө нөгөө чадчих юм шиг тийм амар их энерги юм ирч хүчтэй байхгүй юм бол. Нөгөө нэг юу ч хийхээс буцахгүй гэдэг шиг. Тэгээ дээрээс нь нөгөө тэр чинь ингээд чадаад байгаагаар чинь ингээд бүр урагтай. Дуртай байлаж чадахгүй байл чинь бас хэцүү шттэ ингээд. Дээрээс нь бас чадаад ахаар чи ингээд бүр ингээд за окей гэл хүмүүс дэмжиж байвал тий. Тэгээд яг тэр нөгөө нэгдүгээр байранд ороод 500,000 төгрөг аваад тэг яг хонгор ахтагаа би яг одоо манай анги ахгүй хонгор ах битээр. Тийм тэгээд манай тэр Америкт байгаа найз энэ хоёр болох дээр Nature Sound сургалтын төвд яг нэг анги болоод төгссөн хоёр байсан байхгүй. Тэгээд намайг чи Nature Sound яваад үзээ. Ер нь тэнд айгу ингээд сайн заадаг гэд одоо нөгөө дуулаачин сургалт байхгүй. Тэгээд дуулалтаа сайжруулах гал үгүй яг нөгөө мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлөөд. Тэгэл анх яг мөнгөс өгөх багшийн шат болвол. Тийм. Тэгээд айгу зөв шийдвэр байсан гэж боддог. Тийм. Тийм байна. Тэгээд би мөнгөс өгөх багшлэр юм бол дуулалт сурсан. Тийм. Өөртөө зөв хөрөнгө оруулалт хийсэн биз дээ, тийм. Шагналаа. Тэгээд хэр удаа үргэлжлсэн байдаг сургалт нь? Сургалт ерөнхийдөө яг 4 сар үргэлжилдэг. Тийм. Тэгээд яг 4 сар болоод сертификат авдаг. Тэгээд би чинь яг тэр төгсөлтийн тоглолтын дээр бас бүжиглж дуулаад тэгээд багшаасаа бас шагнал авч ирсэн. За. Тийм. Тэгэл ерөнхийдөө айгу ингээл урам аваад яваад байгаа юм л да. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө ингээд багштайгаа амар холбоотой байдаг болол дараа нь юниверс орохдоо багш дээрээ бэлдээл. Тийм. Ер нь бол аюу юм хэрэгтэй зүйл хийсэн. Тийм. Нөгөө Universe Based Songs хэдэн онд орлоо? Universe Based Songs төрүүлсэн гэж надад бодогдсон. Төрүүлэл үү лээ? Төрүүлсэн. Тийм 15 онд оролцож ирсэн. Тийм баха. 15 онд би 2 тэмцээнд ороод эхлээд Universe-д ороод тэгээд Universe-д төрүүлчихэд тэгээд 9 сард нь My Voice гэх дахиад UBS-ийн тэмцээн болоод тэгээд тэрэнд ороод 2 дугаар хэмд ороод тэгээд тэрний дараа нь 2 жил ямар ч тэмцээнд оролцохгүй байжгаад тэгээд Voice орсон. Voice.
Yeah. My Voice дээр нөгөө нэг надад өгөөгүй хайрыг дуулсан тий. Йоо, надад өгөөгүй хайр чинь бас л Эморийн их давлгаа руу орсон байдаг. Ер нь айгүй их олон хүн сонсож тэгэл Эморч тэгэл бас айгүй гоё мэдрэмжийг авсан баха. Тэгээд би нэг сая 9 сард лөө 10 сард лөө би бас амар Эморхгүй юу. Бүр амар Эмороод. Ер нь амар Эмо. Гэтэ бүр ингээл патрол Эмороод явдаг. Тэгээд ер нь амар хороо ихэвчлэн амар их дуу сонсдог. Гэхдээ дуу сонсохдоо дандаа ихэвчлэн гадаад дуу сонсдог. Тийм. Тэгээд уул нь өөрөө дуу зохиож эхлэе гэж бодоод гэхдээ яг Эморч үед яг юу ч орж ирж түгэлээ. Тийм үү. Эморч үед харин илүү онгод орж ирж дуу зохиолдог гэж амар төсөөлөгдөд байсан ч тийм. Миний хувьд Тийм баха. Миний зохиожсан хамгийн амар Эмо дуу би зүгээр байж байгаа зохиожсон. Тэрний ямар дуу? Тэртээ одоо гарааг байгаа. Тэр би яг одоо ер нь 18 онд яг Voice-оос хасагдчихад тэгээд яг өөртөө яг зориулж хийжсэн. Тэрнээс өмнө болох дээр би Ocean Grey студид яг дуу зохиогч, зохиогчоор ажиллаад тэгээд тухайн үед айгүй хүмүүс дуу хийж өгчээсэн. Тэгээд нэг удалгүй ер нь бол Ocean Grey студид ажиллах болоод тэгээд за би яг өөрөө дуунуудаа ер нь зохиож өөртөө юмнуудаа хийгээд тэгээ яг нэг 2 3 дуунууд багштай яг сонсгож ирсэн. Багшаа би нэг юм дуу гэж зохиож үзсэн. Гэтэ зөвхөн аяа штэ дууны. Тэгэл тэгсэн чинь багш чиний дуу яг нэг ингээд нэг юм час ихгүй нэг юм гоё яг нэг юм агаар нь байгаад идэв мөртлөө нэг гоё биш байна. Яг нэг сэтгэл төрөхгүй байна гэл тэгж байна. Тэгээ би бүр яах вэ згээл. Тэгээд багш наа чи нэг жоох нэг юм гоё хүүрэн дууч нэг юм гоё хүүрэн дэгдээ гэл. Тэгэл би гитар орж ирэл бүр амар ингээд бүр чадахгүй байгаа даа уур хүрээд. Тэгээд гитарч нэг тоглож чаддгүй байсан. Тэгээд яг нөгөө нэг 2 3 аккорд зүгээр нэг тоглодог байсан. Түүнээс яг амар сүртэй олон аккорд тоглолтгүй нэг 2 3 аккорд мэддэг байсан. Яг тэрийг яг ингээд орой орж ирэл гэртээ орж ирээд цонхоор юм харж байхдаа жоо хүүрний гэж тал нэг яг нэг хэсэг яг нэг ингээд нэг юм нэг чимээгүй байж байжсэн шууд явж үзсэн. Тэгээ яг нэг явалтаараа яг зохиосон тэрийг. Тэгээ тэр дуу миний хамгийн эмо дуу одоогийн байдлаар. Үе цацаач. Ер нь цацагдаагүй дуунууд хэд байна? За ер нь дуусгаагүй юмнууд байгаад байна. Тийм дуусгаагүй ч гэсэн. Яг тоолоогүй. Тийм. Би таалж явснаас тоолж яваагүй. Зүгээр айгүй олон нэг юм ноорг юмнууд байгаад байгаа. Яг тэр дуу бол ерөнхийдөө айн бол дууссан. Тийм. Ер нь тэгээд аяа ингээд сонсчод үгээ бичдэг үү? Би бас нэг дуу бичдэг хөөр химнээ тэгээд ингээд аяа эхэлж ингээд сонсч аваад ингээд үг орж ирдэг. Тэгээд өөрөө яг inspiration яг юунаас авдаг вэ? Хонгод яг орно гэж одоо яг юу гэсэн үг юм бэ? Би тэгтээ яг нэг юм сүртэй хонгод орохыг хүлээдгүй шүү дээ. Тийм үү. Ер нь бол аль болох зүгээр яг тэрийг хүлээн гэвэл яг хүн бол бүтэхгүй. Тэр ер нь хизээ орж ирнэ гэж хүн яг юм хийхгүй суух юм гэж боддог. Тэгээ ерөнхийдөө зүгээр амар анхаарал төвлөрөх хэрэгтэй л байдаг гэж боддог. Тийм. Тэгэхэд өөрөө аяа зохиолчод үгээ бичдэг үү? Яаж явдаг вэ процесс? Би ер нь бол яг үг бичдэг шүү дээ. Тий, одоо мэдлээ би яг үг бас яг ингэж бичиж чадахгүй байгаа. Гэтэ ер нь бол чаддаг болно. Тэгэл сурна шүү дээ, тийм. Чаддаг болохгүй л уус болохгүй мэлээ. Тэгэл би бол ерөнхийдөө яг эхлээд аяа яг бэлэн болгочдөг.
Тэрний дараа миний хувьд бол хамгийн нэгдүгээрт I, дараа нь үг. Дараа нь тэгээ хөгжмийн найруулга. Болол явчихна. Найруулга. Утга санаа гэлт нэлээд олон юм болно тий. Тийм. Хийхэд бол. Тэгээд юуны inspiration авдаг одоо хүн юм уу одоо артист байдаг юм чинь. Зүгээр өөр нэгэн зүйлээс эд зүйлээс ч авч байгаа шүү дээ. Ер нь inspiration авдаг гэвэл амар олон л байгаа. Тэгээ ер нь хөвсөн тэгэл гадаадын том дуучдыг харж л ер нь амар inspiration авдаг шүү дээ. Тийм. Сонсож тэгээд яг тэдний яг ингээд яаж юм хийж байгаа гэдгийг тийм бичлэгүүдийг аягүй хайж үздэг. Одоогоор бол ер нь бол яг энэ хүн шиг болчихсон гэсэн хүн гэвэл Чарли Пут шиг бол санагдаж байна. Ер нь бүх юмаа өөрөө гардж хийдэг. Тийм тийм. Амар авьяастай тий. Яг тийм л болмоор санагдаж байгаа. Тийм хинээс ч хамаарахгүйгээр одоо ерөнхийдөө за аяа үгээ хийчлээ гэж бодоход хөгжмийн найруулга хийхин тулд сая 7 төгрөг болдог ч юм уу те. Ер нь санаагүй хувьд ингээл жоохон хөвгтэй болоод ер нь хүмүүсээр хийлгэж байгаа учраас. Тийм. Тэгэхгүйгээр би зүгээр яг бүх юмаа зүгээр яг ингээ өөрөө бүгдийг хийдэг болчихвол амар гоё яваа. Тийм. Тэгээ тэрийг бүгдийг хийдэг болохын тулд амар их цаг бас хэрэгтэй. Practice хэрэгтэй. Артист болгоныг өөрийн гэсэн имижтэй байгаад идэв шүү дээ. Одоо хувцлаад юу гэдэг юм те. Одоо өөрийнхөө илэрхийлж байгаа үзмж байдал нь тэгээд өөрийн чинь яг тэр тухайн одоо хүмүүст хүргэх мэдрэмж одоо ямар байхсаа гэж хүсдэг вэ? Дуу хөгжмөө те. Одоо ингээд дуу хөгжмөөр хүмүүст юу хүргэмээр юм ч гэдэг юм уу? За яг ерөнхийдөө зүгээр би тэгж бодож байна. Миний хөгжим, миний яг ингээд хийж байгаа хөгжим урлаглаг байгаасаа л гэж боддог. Тийм яг юу юм бэ? Олон жилийн дараа сонсоход гой сонсогддог дуунууд хийхийг хүсдэг. Тийм урт настай дуунууд ерөнхийдөө хийхийг зорддог. Ерөнхийдөө намайг хүмүүс айгу чанартай уран бүтээлч гэдэг байдлаар хаасаа гэж. Одоо нэг юм за Монголоос яг ингэж шахам бол болтоо авах нь шүү дээ. Ингээл орчин цагтаагаа яг ингэж хөл нийлүүлээд алхдаг тий. Хоцрогдохгүй. Хоцрогдох. Тэгээд айн байчин тэгээд ерөнхийдөө би бол яг тийм бас байхыг аюу их ирмэлцдэг. Гэтэ би одоо дөнгөж эхэлж байгаа болох дээр ерөнхийдөө аюу олон зүйлүүдийг туршиж үзмээр л санагдаад байгаа. Надаас хүмүүс бас асуусан л та сая өөр нэг бас нэвтрүүлэг дээр ямар хөгжмийн урсгалыг ингээд одоо ямар урсгалаар яг уран бүтээл хийх вэ гэдэг. Тэгээ би ер нь надад дуртай юм аюу олон байдаг. Тэгээ дургүй юм бас амар олон байдаг. Дуртай юмнуудаа ерөнхийдөө бүгднийг нь орлож үзмээр санагдаж байгаа. За тэр жишээлбэл юу аах вэ? Одоо жишээлбэл би ер нь бол амар инди дуунуудад амар дуртай. Инди тэгээд инди pop дуунууд тэгээд folk дуунуудад бас дуртай. Яг нэг юмд баригдахгүй л байл гэж боддог. Тэгээд жазда бас амар дуртай. Тийм. Ер нь нэг жаз дуу хийн гэж боддог. Тийм. За одоо болохоор надад нөгөө биелигийн яг гоё хувь хүн талаас нь ер нь ямар хүн бэ? Дуунаас гадна. Тийм. Ямар хүн бэ? Өөр хобби сонирхолтой тийм. Мөрөөдөл. Тийм. Одоо сонирхол тийм. Дуу муунаас өөр юу хийдэг вэ? Ер нь юу хийх ер нь кафе авдаг гэвэл за би ер нь нэр яг юу хийдэм бэ шиг.
Нөгөө хобби ч юм уу, спорт ч юм уу юм гэдэг шүү дээ. Нарутог амар үздэг байж шиг. Аниме дуртай юу? Яг уу би нэг тийм олон аним үзэж байгаа би. Ер нь бол би нэг 2 аним үзчихсэн. Тийм. Наруто нөгөөх нь Bleach. Наруто. Тийм. Тийм. Bleach гэдэг бас яг Нарутотой төстэй. Тийм. Энэ хоёрыг л ер нь үздэг. Тэгээд Наруто одоо ингээд дууссан ч гэсэн би Нарутог одоо л үзсэн. Буцаал тийм нөгөө нэг айгу гой эсгүүдээ дахин үзээ. Хөөе Наруто яг хэдэн ангитай юм бэ? Баг насных нь 220 анги. Тэгээд Shippuden-ний 500 анги. Тэгээд бүрийн хэмжээний хэдэн кино байдаг лээ? 20-30 кино байдаг лээ баг юм лээ. Тийм. Ер нь бол 700 гаруй. Зөндөө их хүмүүс дуртай юм байлаа тийм. Наруто ер нь бол миний би яг өөр бус анимнуудыг мэдгүй л дээ. Гэтэ ер нь бол Dragon Ball тэгээд One Piece тэгээд Naruto гэж ер нь бэ. Эднэр л ер нь тэгээд хамгийн гоё бэстүүд гэж яриа байт юм лээ. Наруто дуусахтаа үхээд дууссан. Үгүй одоо Нарутогийн дараагийн Next Generation гэдэг Boruto-гийн хүүхдийнх нь юу эхэлсэн. Тэгээд тэрэн дээрээ гэхдээ манга дээр Naruto гэдэг л гэж байгаа. Ямар ч та хүмүүс Нарутог дуусгаад амар уйлсан байл. Би бол уйлаагүй. Нэг тийм зүгээр. Зүгээр гэхдээ амар сонир санагдчихсан. Уг нь байн хүлээдэг. Дараагийнх нь анги дээр юу болох вэ? Тэгэл за анимагаас гадна өөр гоё туршиж одоо сонирхол өөр байна уу гоё одоо тим юм хийж үзэх юмсан гэж боддог. Би усан цэлдэг болмоор байгаа. Тийм. Усан цэлгэж аягүй гоё би хат бол юм шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээс гадна гоё арьстай болдог. Тийм шиг гэсэн. Тийм үү. Тэгээд би нөгөө 15 онд Солонгос руу явж исэн. Тэгээд далаад орж үзээд сэлж чадахгүй амар тэнэг байсан. Тэгээ ер нь зүгээр ингээл кино минон дээр гардаг шүү дээ ингээл одоо хайртай эмэгтэй нь усанд ингээл ломжмжингууд араас нь ингээл залуу нуурал тий гараад ирдэ шүү дээ. Тийм. Ер нь зүгээр Монгол сөөрөнгүүдтэй одоо яадаг чи сэлж чадахгүй хүн бол амар хэцүү шүү дээ. Би зүгээр яадаг ч байсан сэлж суурь гэж боддгийг. Харин тийм бас сэлж сурмаар байна. Би бас сэлж чадахгүй. Гэтэ нэг жоохон сэлмэр аядтیں۔ Гэтэ усан сэлж амар гоё юм бэлээ. Яг сэлж сураагүй уснаас жоохон хоол хүмүүс гоё юм биш үү? Тийм. Усан сэлээд сурч чадаад үнэхээр гоё л санагдав. Тэгээд би фитнесээр хичээлдэг. Тийм. Гэтэ амар лаг биштэй одоогоор болоогүй л байгаа л да. Гэтэ ер нь бол ер нь бол утгагүй гоё болчихохаа л гэж бодож байгаа. Тийм. Ер нь гоё стресс тайлгдсан шин. Тийм ба тий. Харин тийм билээ. Тэрийг бас мэдэж яг хийгээд тийм хийж үзээд явж үзэхээр тэгээд нөгөө яг өөрийнхөө биеийг ингээд нөгөө багаар эн чинь нөгөө нэг гоё болоод байгаа байхгүй. Тэгээ гоё болж байгаагаа харах их гоё. Өөрийгөө ингээд билд хийж байгаа болохоор амар гоё. Тийм. Тэгээд ингээл эморч ч юм уу эсвэл янз бүрийн ингээл жоохон асуудал гараал те сэтгэл санаа жоохон ямарчсан үед фитнес хийгээл гараад ирэхэд тэгээд ер нь сэтгэл санаа гоё болчихсон шүү дээ. Били гадагшаа одоо ер нь явж сурах ч юм уу эсвэл гадагшаа гарч амьдрах ч юм уу тэр тал дээр юу гэж боддог вэ? Би гэхдээ ер нь гадагшаа явна гэж боддог. Тийм. Ер нь ойрын нэг 2-3 жилдээ ер нь явчих واخа. Хаашаа явна гэж боддог. Карантин гинэ. Тий, корона дээр дуусаад гоё болоод тэгээд дээрэс нь би цомгоо ямарчсан ихний цомгоо хийчихээ. Тэгээд ер нь бол явна гэж бодож байгаа.
Хаашаа сонирхож байна? Америк руу юм уу? Европ, Азия. Солонгос руу явал гэж бодож байна да. Тэрнээс утгаар орж байгаа хта тий K-pop. Тийм, тэгээд Америк руу бас явмаар санагдаад тий. Ер нь бол энэ хоёр улс руу энэ хоёрын аль нэг юм л явандаа л гэж боддог та. Тийм. Тийм бас англи хэлээр дуулаад ингээд улам илүү үзэгч юу татъя гэж боддгоо. Тийм. Одоо Fallen би яг нэг дуунуудаа ингээд зохиохдоо зохиохдоо дандаа нэг англи үг оролцуулж зохиодог. Тэгээд ингээд нөгөө англи дуунуудыг ийм мэдрэмж гардаг юм шиг санагддаг байхгүй. Яг монгол үг оролцуулахаар яг жоохон монголчуу болчиход идэв. Тийм. Ерөнхийдөө жоохон гадаадчуу хийхийг зорддог болохоор. Тийм. Жоохон гадаад vibe оруулахад тийм. Тэгээд ерөнхийдөө англи хэлээ амар сайн сурж байгаад англиар юм дуу зохино. Тийм. Ер нь цаашдын дуунууд бол Fallen дээр англи байх хаа. Тийм. Nice. Falling дээр тэгтэл амар гоё үлээ тэр pronunciation одоо тэр хэллэг яг тийм гоё англи Америк хүн байна. Арай бас айгүй гоё дуулж илээ те. Бас айгүй гоё дуулдаг. Заримдаа ч тэгж боддөө шүү. Ингээл одоо айгүй мундаг дуулдаг болсон. Дуулдаг залуучууд айгүй их гараад ирсэн. Гэх юм уу? Одоо ингээл тийм Монгол гэхэд ингээд амар ингээл заримдаа амар гоё санагддаг гэх юм уу? Тэгээ гадаадын юм дуучид муучтнаас ингээд ялгаа байхгүй. Адилхан гоё дуулдаг. Тэгэхээр ингээд биднэрт айгүй гоё юм сонсох юм ингээд гаргаж өгдөг. Тэр нь амар гоё санагддаг. Зөвхөн гадаад гэлтгүй бас Монгол гоё артистууд юм байдаг. Тийм, амар олон мундаг хүмүүс байдаг болсон байлээ. Билгүүнээ гэхдээ Монголд яг урлагаар явах яг ямар вэ? Яг шулуун яг хэлээч яг хэцүү юу? Яг ганц урлагаар явъя гэвэл артист юугээ дагаад явъя гэвэл яг уул нь бол боломжтой. Ихэр чадвартаагаас л хамаарах та баг. Тийм. Чадвартай төвчээртэй тэгээд амар удаан ер нь удаан хийсэн хүмүүс л ер нь амжилттай яваад байгаа харагдаад байдаг шүү дээ. Тийм. Тэгээ удаан ингээд явсан гэдэг нь зүгээр нэг ингээд яваад байх биш. Амар ингээд удаан хугацаанд ингээд бэлдэж practice хийсэн тий. Одоо тийм хүмүүс нь л ер нь яваад байгаа юм шиг харагдаад байдаг шүү. Тэгээ би яг өөрийгөө амар тэгтээ ингээд удаан яваал, удаан practice хийгээл тийм хүн гэж би бол хэлэхгүй. Ерөнхийдөө би ч гэсэн амар юм саяхан ингээд бодоод үзсэн чинь бас аюу цагийг бас дэмий бас ингээд зүгээр ингээд өнгөрөөсөн байна гэж бодогдоод байгаа. Тийм аюу их зүйл сурах боломжтой байсан хугацаа өнгөрөөсөн байна гэж. Яг гэхдээ одоо зориодог үл дээ. Тийм тэгээд тийм тийм. Энийг гол нь ойлгож байна гэдэг нь амар чухал гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Яг зөв. Тийм. Мэдгүй тэгээд яваад байх гэсэн баг тий. Бас өөрчлөе гэдэг. Одоо тэгэл нас ч гэсэн жоохон явж ийн тэгэл. Яа одоо нэг сард ингээ 23 нас хүрч ийн гэж бодох юм. Юу ээ. 23 чи юу гэж нас явж идэв. Гүй яваад байна. 23 сайхан өсөө. Харин жинхэнэ гоё амьдрал дөнгөж эхэлж байгаа юм шүү. Яг гэхдээ 23 The cheap card дууссан. мөртлөөс 23-таа харагддаггүй л гэдэм билээ намайг. Тийм. Тийм би ч тэгтээ амар юм жижиг битэй байхгүй. Тийм тэгэл царай мөрөд гэсэн тэгээд жоох харагддаг юм шиг үлээ. Тийм хөөрхөн штэ тий инээж минийх амар хөөрхөн харагдчих. Гэтэ ер нь манай гэрээ ер нь жоохон тиймэрхүү шүү. Тийм үү? Тийм манай хоёр ихч ер нь амар бас залуулаг шүү. Наснаасаа ер нь ихэнх залуу харагддаг шүү.
Гэтэ наа чин гой зүйл шүү дээ. Тэгээ наснаасаа илүү залуу. Би 30-тай баг яг энэ хэвээрээ байж магадгүй л ах. Илүү гой би хаа. Яг одоо нөгөө нэг залуулаг шин чанараа алдахгүй л байх ах. Гэрийнхэн тэгээд мундаг дэмждэг байгаа тий. Одоо бол дэмждэг. Яг анх маань бол тэгэл нээх бас дэмждэг. Гэхдээ бас нээх бас хордгоо. Тэгэл яг нэг жоохон амжилттай байгаад ирэнгүүт ерөөдөө за болмоор юм байна гэж бодсон байж магадгүй тийм. Зарч эхлэв. Аха. Зөв. Одоо бол гэхдээ ер нь бол маш сайн дэмждэг шүү. Гэр бүлийн дэмжиж бас чухал юм. Оо амар чухал. Тийм. Бас ганц өөрөө дуурлаад хийгээд байхаасаа гадна бас хажууд байгаа хүмүүс нь бас дэмжиж ингээд урмын үг хэлээд тахад бас ингээд аюу гоё. Тийм. Хүн чинь нөгөө яг шүмжил урмын үг хоёрыг яг ингээд нөгөө зэрэгл дааж сурах хэрэгтэй юм шиг лээ. Тэгээд бас байн багтуулаад тахаар хүн чинь яадгүй юм сонирн байгаа. Тэгээд байн бас шүмжлүүлээд байвал улам бүр ингээд яа тийм өөртөө төлөвлөгөө болдог ч юм уу тий. Тэгээд яг тэр хоёроо ингээд балансын тааруулж явах хэрэгтэй байна. Тийм. Аха. Одоо нөгөө яг нөгөө дөнгөж гарч ирээгүй одоо өөртөө нэг 100% итгэлгүй одоо нэг нууцлмагдал артист одоо байдэн штэ. Одоо өөрийнхөө хоолноос хичээж ч юм уу одоо мэдхгүй. Тэгээд одоо аяг дунд аяг дуртай дуугаар биччихдэг. Гэтэ ерөөсөө цацаагүй одоо артистууд байдаг байх гэж боддог байхгүй юу? Тэгээд ер нь тэр өөртөө итгэх тэр итгэл ер нь одоо өөрөөрөө гарч ирэх тэр юм дээр жоохон зөвлөгөө өгөөч. Би одоо нэг амар өөрөө цаг болцсон хүн шиг. Окей, тэгээд тийм залуучууд байдаг. Яг одоо өөрөө яаж дуу хийхээ мэдэхгүй. Одоо жоохон зүгээр чиглэлийн яг зүгээр ингэж юуд бас байна шүү. Тиймэрхүү маягаар. Жишээлбэл би зүгээр нэг дуу бичдэг. Тэгээд одоохондоо цацаагүй байгаа. Тэгээд ингээд нөгөө хоолой эдит мэдээтэй жоохон мэдгүй байгаа байхгүй юу? Туршлагагүй. Тэгээд начиг ийм хүмүүс аягүй их байдаг байх гэж боддог. Тэгээд жоохон өөртөө итгэлгүй л байгаа л юм л да. Яг хүмүүс ингээд бас гоё юм болж ийн гэж тэгж байгаа чирнэ. Яг ингээд хүмүүс таалагдахгүй бол яах вэ? Нөгөө зүгээр л өөрөө бодоод өөртөө зориулаад байж юм уу те. Тийм хүмүүс хандаж идэв. Амар олон хүмүүс сонсоод үзэх хэрэгтэй хаа. Одоо найзуудтай ч юм уу те. Тэгтээ ийм олон өөр насны хүмүүс сонсож үзэх хэрэгтэй. Одоо нэг 25-тай нэг, 20-тай нэг, 18-тай нэг ч юм уу те. За. Эсвэл 30-тай нэг ч гэдэг ч юм уу. Тэнгүүт яг мэдэрч магадгүй те. Гэтэ бусдыг тэгж юухээр бусдыг амар бодоод хийгээд байх юм болов уу? Яг өөрийнхөө яг гол юг гаргаж ирэхгүй. Яг бусад юу сонсох хүсэж ийн гэж бодоод хийгээд байх юм. Яг өөрийнхөө хий гэсний хийхгүй. Тэгээд ах юм болов уу? Яг гэхдээ хүн болвол гэхдээ яг өөртөө зориулж дуу бас яг хийгээд идэх юм шиг санагддаг шүү дээ. Ер нь яг яах гэж дуу хийдин гэдэг. За яг мэдээж өөрөөс нь гарсан мэдрэмж, өөрийнх нь одоо хэлэх гэж байгаа санаа тий. Гэхдээ энийг яг үндэ хин сонсох юм хүмүүс л сонсно. Тийм. Тэгэхээр ер нь бол өөртөө ч таалагдах хэрэгтэй, үзэгчдэд ч бас таалагдах хэрэгтэй. Гэхдээ хүн болгонд яг ингээд бүгдэнд нь таалагддаг дуу хийнэ гэж бол хийжээж байхгүй. Угаасаа 10 хүний нэг нь ч юм уу 20 ч юм уу заавал угаасаа эсэргүү хүн байж таарна. Угаасаа бурхан ч яг үндэ хийж юу бүх хүн таалагддаг байна. Тэр ер нь бол яг мэдээж өөрийнхөө юмд бас хайртай байх хэрэгтэй. Өөрийнхөө бодолд бас унаж явах хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийн бодлыг бас давхар сонсдог л байх хэрэгтэй. Ер нь балансаа л тааруулах хэрэгтэй. Балансаа л авах юм тий. Барай л явах. Тийм. Аха. Үнэхээр авьяастай байлаа гэж бодоход яг шууд студи дээр очиж бичих хэрэгтэй. Эсвэл өөрөө эхлээд
юу хэвтэй юу? Яаж явагдд юм болоо ер нь? Процесс, эхлэх процесс нь. Студид чинь шууд авъя гэж хэлэхгүй шүү дээ мэдээж те. Эхлээд бас ингээд ярилцаж байна та. Зөв зүгээр өөрөө цацаад юусэн дээр юм болоо. Яа гэм бол. Би тэгтээ яг үнэндээ яг сайн хэлж мэдэхгүй байна. Яста янз бүрээр байдаг гэж магадгүй. Би яг өөрөө бас яг юу гэж хэлэх юм гээд мэдэхгүй байна. Өөрөө болохоор студидэл биччихдэг шүү дээ. Яг өөрөө цацах гэж үзээгүй болохоор. Тэстэ янз бүрээр л байдаг баг. Яаж л бол яаж хийж болох вэ? Бэлгүүн ер нь бол юун дээр тал дээр ямар шиг бодолтой байна. Одоо хайр дурлал relationship-ний талаар жоохон яриул орох уу юм юу? Тэр талаар юу гэж бодож байна? Зүгээр. Яг үстэй. Би тэгтээ одоо нэг тэгэл юм баггүй. Яг юу гэж боддог вэ? Одоо үерхлийг одоо юу гэдэг юм те? Ер нь ямар яаж одоо үерхэх ёстой ч гэдэг юм те? Яаж тэр хүнийг хайрлах ёстой чинь тэр тал дээр зүгээр юм бодол мэдрэмж тийм тэр туршлага чамд мэдрэгдсэн те? Одоо хүртэл энэ туулсан юмнаас ер нь юу гэж бодож байна? Зүгээр анханасаа одоо хос хоёр ерөнхийдөө зүгээр анханасаа л амар сайн ярилцдаг байх хэрэгтэй юм лөө. Ер нь тэгэл угаасаа би биш угаасаа л амар олон хүмүүс ингэж ярьдаг л баг. Ярилцах хэрэгтэй тийм. Тэгээд ерөнхийдөө яг бие биенээсээ юу ч нуухгүй л байх хэрэгтэй баг. Тийм. Ер нь зүгээр амар сайн ярилцсанаа гэдэг чинь ер нь бол тэгэл бие биенийг ойлгоно л гэсэн үг шүү дээ. Тийм баха тий. Ярилцах л ер нь гол түлхүүр. Тийм. Тэгээд ер нь бол худлаа хэлэх шаардлагагүй юм дээр худлаа хэлэхгүй л байх хэрэгтэй. Шаардлагатай нөхцөлд бол магадгүй байж болно. Тийм. Гэхдээ ер нь аль болох ер нь бол хэлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд худлаа хэлэх нөхцөл байдалд бас оруулдаг харилцаач байгаа. Тийм тий. Одоо хитрхи харддаг, дарамтлагдаг гэж болох юм болно шүү дээ тий. Тийм харилцаатай хүмүүсээр дарамтлагдаг ч юм уу одоо яадаг ч юм мэдгүй. Худлаа хэлэх байдалд нь эсвэл хүргэдэг ч юм уу тий. Тийм. Янз бүрийн байдаг байна. Би бол гэхдээ яг би яг нэг юм амар өөр нэг юм тий. Яатсан амар их юм мэдсэн хүн шиг бол би нэг ямарг байна угаасаа. Тийм яг зүгээр би зүгээр одоо бол зүгээр тэгж бодож байна. Ер нь бол маш үнэнчл байх хэрэгтэй. Тэгээд худлаа хэлэхгүй байх хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд бол угаасаа худлаа хэлэх шаардлагагүй. Хэлэхгүй л байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол бие биенийхээ ингээд нөгөө нэг гаргаж байгаа юм нөгөө нэг реакцуудыг амар сайн бас ойлгох хэрэгтэй юм лөө. Анзаарч аа. Тийм анзаарч. Ер нь тэгээд эмэгтэй хүмүүс ер нь байглаасаа угаасаа нэг юм ааштай байдаг шүү дээ. Мэдгүй. Ер нь амар нэг юм ууртайчтай ер нь. Зүгээр хатаж ууртай юм. Ер нь нэг жижигхэн юм болгоод амар уурддаг шүү дээ ер нь бол. Ер нь угаасаа бүх эмэгтэй хүмүүс ингэж хэлдэг. Тийм ер нь хүртэн хүн л энэ тал дээр угаасаа дуу нэгтэйгээр санал нэгтгэх угаасаа. Яг тийм яг тэр тал дээр амар төвхтэй байдаг. Тэгээд бас ийм эрэгтэй хүн ер нь жоохон онцгой таалах гэдэг юм. Тийм эрэгтэй хүн яг нэг юм онцгой тааж амьдраад байгаа юм шиг. Яасан ингээд одоо жишээ нь хоёлаа хамт алхаа явж илээ гэж бодоход эрэгтэй хүн бол эрэгтэй хүн гэхдээ ингээд нэг юм гөлөд нь шүү дээ нэг хаяа. Ингээд гөлөдсөн байж тэнгүүд гинт ингээл тэ харан найз залуугаар харсан чинь гинт ууралцсан тэ яг юунаас болоод ууралсан тэ. Яг юу болсон сая гэдэг тэнгүүд яг юу ч болоогүй. Тэнгүүд ууралцсан байдаг. Тэгээд яасан гэдэг тэнгүүд яагач вэ гэдэг. Тэгээ яа уурлаад байгаа юм бэ гэдэг тэнгүүд ингээд зүгээрээ зүгээр яагач вэ. Тэгсэн юм л ууралцсан яваад байгаа шүү.
тэгэл яг тэр үед ингээл эртэн үе яг ингээд онцгой тааж байгаа байхгүй яг. Яатсан юм бол те. Юу болчихсон юм бол гэх тэнгүүд тэгээ тэрийг хийх. Жохон ойлгомжтой байх юм байна. Зүгээр яг ятаг байгаа хийчих хэрэгтэй юм бол. За окей. Яг гэхдээ угаасаа ингэж хэлсэн ч гэсэн эмгтэн хүмүүс угаасаа хэлэхгүй байх уу чадварч ингээд. Угаасаа ойлгомжгүй байх уу. Нэрээ ууралсан байхад яаж их тийм дээ яахгүй байх гэж бүгд угаасаа энэ угаасаа байглаасаа л угаасаа тийм хөө. Гэсэн мөртлөө уурлаад байгаа юм гин үгүй гэсэн мөртлөө ингээд ууртай ярьж марихгүй. Яа инээдтэй. Ядаргаатай дээ. Ер нь хитэн настайдаа ингээд хүнтэй гэрлээ ч юм уу тэгж боддог. Тийм талаар юу гэж боддог вэ? Одоо хитэн настайдаа ингээд тийм. Амьдралаа би ер нь нэг яахгүй байна дөө. Хийх юм амар их байна. Тийм. Яг гэрлэх талын юмыг бол ойрын хугацаанд бодлоо угаасаа бодохгүй байна. Зүгээр гэхдээ ер нь үерх талын юм их ч ойрын хугацаанд угаасаа бодмааргүй нэ. Тийм. Угаасаа тэгэл одоохондоо жоохон нөгөө нэг цаг хугацаа өөртөө цаг хугацаа жоохон олох цаг үе болоод байна тий. Нэг тэгэл одоо үерхээ л да яг чинь тий. Тэгэл баймааргүй л байна л да ер нь бол. Тий. Яг ер нь бол гэхдээ хүмүүстэй ер нь зүгээр болцож үзэл гэж бодож байгаа. Тий. Өөр юм одоо хүмүүс ер нь яг ямар байдгийг гэдэг ямар их бас таньж мэдээ гэж бодож байна. Тэгжиж одоо чиний торын ганц нь аль нь одоо ямар төрлийн хүн байж гэн тий одоо хин бэ гэдгийг таних мэдгэл ах л та. Тий. Одоо яг ер нь бол найз охинтой байвал одоо байсан бол гоёдооч гэдэг ч юм уу тийм бодол бол төрж байгаа л да. Ер нь романтик уу билий? Би ер нь өөрийгөө романтик гэж боддоо шүү. Ой тэгээд нөгөө одоо амар гоё дуулдаг те өөрөө ингээд амар гоё хоолойтой амар гоё дуулдаг залуучууд эмгтээчүүд ингээд амар татагдах нь амар юу өөр чин ямар байсан бэ? Одоо эмгтээчүүд амар амархан татагддаг одоо чам руу одоо амархан татагддаг гэж үү? Тий найрах амар амархан эмгтээч. Би одоо нэг тэгэл дуулаад найраал одоо тийм юм бол надад бол нэг байгаагүй юм байна. Ер нь яа димдэж гэх. Би ер нь тийм олон найрч мэрж явж байгаа юм байна. Одоо нөгөө нэг угаасаа дуулдаг байхдаа угаасаа найз охинтой байсан бол өөр хүн найраад ах шаардлага байхгүй болохоор тий тийм одоо туршлага байгаагүй гэх юм уу да тий. Тэгж бас яаж тэгэл найрч майраал нэг тэгэл яваад исэн тийм юм бол ахгүй. Гэхдээ зүгээр яг нэг болдож байгаа. Одоо эмэгтэй хүнтэй болдож явах хугацаанд ингээд одоо нэг үрхий гэж гуйхаас өмнө гоё дуулаад тий. Тэгэл гоё саналаа тавиал хоёлоо үрэх үү гэл. Тэнгүүд тэр эмэгтэй нь одоо илүү хандлагатай гэж бодохгүй юу? Одоо илүү өшөөрхөн амархан хурдан гэх юм уу тий. За жоохон байж хараа. Шууд уйрах левел 100. Шууд уйраал. Окей. Яг зүгээр хэрвээ яг тэх юм бол магадгүй тэгж найрагдчих магадгүй л. Тийм тий. Би гоё санааглаа шүү. Гүнээ нөгөө билийн дуунуудаас яг одоо зохиосон байгаа дуунуудаас яг эзэнтэй тий. Хүм байгаа юу байдгүй тий тэр тал дээр байгаа. Яа. Тэгээ цаад хүн нь өөрөө мэдхүү. За сонссон л байх уусаа. Гэхдээ яг би зүгээр аяа зохиоцсон. Би тэр хүнтэй хамт байхдаа аяа зохиоцсон юм. Тийм. Гэхдээ яг ингээл яг ер нь бол фол нь бол ер нь бол
яг эзэнтэй дуу байна тий. Яг хамт байхдаа би аяа зохиосон. Гэхдээ яг ингээд одоо яг утга агуулга ингээд ярилцж явах явцдаа ер нь бол тийм мессеж ер нь бол тийшээл ер нь бол хандуулж ирсэн л дээ. Хандуулсан. Тийм. Сонирхолтой юм аа яг одоо бидний энгийн хүмүүсийн гэх юм уу та зүгээр сонсогчдод болохоор тиймэрхүү одоо юу байхгүй шүү дээ. Одоо туршлага гэх юм уу тиймэрхүү юм байхгүй болохоор бас амар сонирхолтой санагдчихээн л да. Хин нэгэн хүнд ингээд дуу зориулаад эсвэл ямар нэгэн хүн ингээд дуу өөртөө зориулсан дууч гэдэг юм уу. Тэгэхээр бол илүү тийм романтик хайрлагдсан тийм юу мэдрэмж авах байхаа. Яг би яг ингээл яг бүр ингээл сингл ингээл болол тэгэл бас өөр нэг дуу зүгээр эхлүүлсэн байгаа. Гэтэ тэр дахилт нь л яг дуусах байгаа. Түүнээс бадг нь бол болцсон байгаа. Тэгээ би тэрийг яг ер нь бол яг л зохиосон да. Яг л одоо тэгээ аялгуугаа бүр бодож бүр яг зохиосон. За тэрийг фолник бол энд бадгийн нэг бад фолник бол би яг одоо тэр хүнийг ингээд бодож олцох байгаагүй. Тийм. Яг мессежийг бол харин яг бодож олсон шүү. Гэтэ одоо би болохоор бас тэгж боддоггүй ингээд одоо салалт ямар нэгэн салалт ингээд өхөн болгоомжтой гардаг. Тэгэл тэр бол тэр хүнд ингээд нөгөө хүн чинь ямар их одоо нөгөө утга учиртай эсвэл үн цэнтэй хүн гэдгийг мэдүүлэх цаг хугацаа бас олгоно. Тэ. Тэгээд та хоёр буцаад яг нөгөө нэг цорын ганц тэр хүн чинь мөн байна уу биш байна уу гэдгийг тэ бас ингээд таньж мэд хугацаа олгох учраас ингээд энэ бол бас ингээд зүгээр үйл явц шүү тэ. Тэгж бас боддtiin. Тийм. Би яг наадахтай ч юм бол ер нь бол амар санал хэлж байна. Тийм тэгэхээр ерөөдөө яг айгүй хэмэл үзэж байна да тий. Тэгэл эднэр чинь яг бас гоё штэ тий. Янз бүрийн нэг бодлын ийм орол ингээд шаналах энэ тэр чинь бас яг амьд байгаагийн мэдрэмж штэ. Гониглах тий гониглах. Бид гурав нөгөө нэг шинэ оныхаа дугаарыг сая ингээд яг гурлаа бичсэн баггүй юу? Сая хизээ ичлээд энэ 2-3 хоног. Тэгээ ярьжсэн чинь манай энэ бид хоёр болохоор ингээд сэтгэл өвдөх гэж ингээд байдаг. Яг одоо ингээд таалж малсны дараа ч юм уу, ямар ч юм уу. За эсвэл өөр юмнаас ингээд бодоод сэтгэл ингээд шаналаад сэтгэл өвдөх гэж тэрийг ер нь чамд байдаг уу? Дараад шүү дээ. Гөө байлгүй яах вэ? Амар сонио өвдөд идэг тий. Тийм. Өвдсөн. Нэг тээж тийм өвдөд идэг тий амар сонио. Тийм яг яах учраа олдгүй яг тийм болчихдог юм билээ. Одоо яг яах юм бэ? Орилох юм уу яах юм те? Орилоод зүгээр болохгүй юм шиг те. Харин тийм. Яг яаж зүгээр болохоо мэдэхгүй. Тайвширхаа бүр ингэж мэдэхгүй яаж тайвширхаагаа олохгүй. Нэг тийм байдал би бол орсон. Би орж үзсэн. Тийм тэрийг л өстой сэтгэл өвдөх гэдэг бах та. Тийм тэрийг өстой жинхэнэ шанал гэдэг бах. Тийм. Тэгээд заваа гэдэг. Тийм тэгэхээр тэр бас нэг амьд байгаагийн бидний яг юм мэдэрж байгаагийн нэг юу бах та. Амьтнаас ялгадаг ч юм уу тий. Эсвэл тийм. Тэгээд ихэнх дуунууд чинь тэгээд одоо хайрын тухай л шүү дээ тий. Яг бидэнд хүрч чаддаг. Яа, тий хайрын дуу тэгээд одоо хайр ч угаасаа хизээч баргийн тий моднаас гарахгүй сэдв учраас мөнхий сэдв учраас тэгэл. Тий шүү дээ. Хүн угаасаа хайр дуулах өөр яг юу дуулах юм бэ? Химээ тий ер нь ямар одоо мөнгө төгрөг Гэхдээ яг одоо хайр л одоо хамгийн гоё зүйл шүү дээ. Энийг л дуулахгүй юу дуулах яг. Тийм ээ. Хэцүү байхгүй ер нь бол. Яг дуулдаг хүмүүсийн хувьд дуулж болох юм. Хүсэл мөрөөдөл за ер нь юу ч дуулж болно. Зүгээр аяхта кофений тухайч дуулж болно. Тийм. Гэтэ тэгэл ер нь бол хайр яг дуулахгүй яг юу дуулах юм бэ? Тийм ээ. Одоо бидний одоо experience болж байгаа хамгийн л одоо дээд цэг юм да хайр.
хайр дуурлж ил биднэрт илүү хүрдэг байхаа. Хүрэн тэгээд хайрын дуу хайр л угаасаа сонсч ээж хүн хөглөгдөн өстэй. Аха. Тэгдэг хаа яг ингээд эморч меморсон ч юм уу тэрийг илүү хайрыг одоо яадын туулж үзсэн мэдэрч үзсэн хүмүүс дууг илүү ойлгож илүү хүрдэг байхаа. Аха. Тийм. Илүү эмордог тэр дуу сонсож. Тэгдэг хаа. Тийм. Тэгээд хайрын тухай дуу ер нь хамгийн гоё дуунууд байдаг шүү дээ уусаа. Тийм шүү. Яа би ч бас амар их хайрын дуу мó сонсч эморно бас эмо төрлийн. Ааха. Тэгэл би гэж одоо яг аль нь юм бэ гэдэг. Аль хаалтай энэ хоёр. Би одоо хоёр яг аль нь гэдгийг яг өндөр мэдгүй л яваад. Тийм хаа нэрээ. Беки ярьж байна. За. Бекийн Токиод байдаг. Энийг нь болохоор Чехэд байдаг, Европт байдаг. Хин нь яадаг дахиад хэлбэ. Беки маань Японд байдаг. Энийг нь болохоор Европт байдаг. Тийм. Манай нөгөө найз маань нөгөө хост маань Улаанбаатарт байдаг. Тэгээ бид гурав Монголд хамт юу хараад хаад урнаа яг тийм биеэр уулзаж хийхээрээ. Аха. Би бол дуртай яачаа. Сая нэг юм асууж ирсэн. Тийм. Нөгөө нэг яг хувийн талаас ярих гэж байгаа дахиад нөгөө дуу руу ороо явчихлаа тийм. Тэр яагаад орчваа сая? Мэдгүй яагаад орчваа. Эмор гээл тэгээд. Тийм ээ, тийм орол тэгээд дуутай эмор. Тэгэл ер нь биелээ ер нь бол дуу юм байна. Биелээ тэнцүү дуу хөгжмөл юм байна. Өөр юм ярих гэсэн чинь зүгээр буцаад дуу хөгжмөл явуулчих юм. Би бол руу оруулаагүй та хоёр гарсан шүү. Аха. Биелээ өөр чинь би амтан хийдэг үү гэх шиг. Үгүй. Амт хийдэг яа. Гэ зүгээр сонирхолтой бас ингэж бас зөвхөн дуу хөгжим биш. Цаана ямар хүн байна гэдэг байгаа байхгүй. Хиний одоо ингэж асууя. Бэлгүүнийг хинч хараагүй хин бэ? Хинч хараагүй. Ер нь бол намайг одоо хинч хараагүй л байна л да. Окей, битэртэй ярихгүй одоо ингэ өөрөө яг ингэ ганцаар байгаа шүү дээ, тий. Яг өөрийн чинь орон зайд өөрөө яг ямар байдаг вэ? Одоо ааш цан юу одоо нөгөө би юу амар аниргүй шүү дээ. Тийм. Юу амар юм. Гүлэлттэй байдаг. Яа. Гүлэлттэй. Юм бодохгүй байж чаддаг хүн юм шиг үлээ би. Хүү ямар сайн юм. Ямар гоё юм. Тэр чинь бас гоё юм тий. Яг юмд ингээд төвлөрөхгүй яг ингээд гүлээж байж чаддаг юм билээ. Тэг ямар дайггүй юм бэ? Наа чи юу яг би бол амар их юм тийм бодоод идэх болохоор амар шүү. Өглөө ингээд нэг хальт нойрмог сэрчмүүд ягддаг шүү дээ. Ингээд суугаад байдаг та ингээд. Сүнсээ үлээгээд суугаал юм бодоод байгаа юм шиг. Ингээд өөрт нээр юм тухтай байгаа гэж суусан. Яа би яг надад ч мэдээд байна. Би бас жоохон тэгдэг баха. Тэг би яг юм хаяа ер нь амар яг тэгдэг юм. Яг ингээд нэг юм руу гөлөрцөн юм шиг тэгээд ингээд жоохон ингээд юм ертөс тасарсан юм шиг ингээд нэг юм зог тусах гэдэг бол юу гэдэг лээ тэр ч удаа. Нэг жоохон яач тийм аа. Тийм яг гөлийг юм да. Тий. Ер нь тэгж гөлээж чаддаг. Скил байна. Зэ. Аавштай. Ер нь би амар их кофе уудаг болцсон. Тий, амар их кофе ууж тэгээд бас амар их тамхитдаг болсон байсан. Тамхи болохгүй шүү. Үлэн дээр тамхи татаад кофе үлэн дээр татдаг гэж юусэн хэлээгүй шүү дээ сая. Харин зүгээр кофетэй зүрлэл хэллээ л дээ. Имч болдгоо гэдэг юм байна. Тэгтээ би тэгдэг л дээ.
Гэхдээ нөгөө тамхи татаад ингээд дууны юм орж ирэх үгүй юу? Ер нь бол одоо тэгэл нөгөө уунгууд ингээл одоо яадаг чинь тий юм орж ирдэг. Тамхи татгаар юм орж ирдэг мэрдэг гэж ярьдаг. Тэр бүгд ерөөсөө мэдгүй. Миний л аваа тийм юм байхгүй. Тэгээ хүний л онцлог байж магадгүй уугаад юм орж ирдэг ч байж магадгүй л тий одоо яадаг чинь. Яадаг чинь тий. Үгүйсэхгүй шүү дээ. Миний л аваа хувьд би ерөөсөө надад бол ерөөсөө хамаагүй. Зүгээр би одоо тамхи татгаараа ч юм уу, кофе уугаад ч юм уу би зүгээр юмаа боддог. Юм бол төвлөрдөг. Тэгтэл өглөө босоод кофега чанаал. Кофе гоё хараарна. Тийм. Өглөө нэг гоё ихлэх санагдаад. Би тэгтээ сүйтэй кофе уудаг л та. Тийм. Би ч гэсэн яг харыг хаяа уухгүй. Аа уух бас ч юм. Тийм. Би ястаа гоё хоол хийдэг шүү нэрээ. Өвөө. Тийм. Яг ингээд тэгтээ ингээд юм сэтгэл санаа жоохон муухай ч юм уу те. Ийм амар стресстэй үед хийсэн хоол гоё янзтай болдгоо. Тийм баха. Тийм тий. Би тэгээд хоол хийх өөрөө айгүй дуртай. Ямар хоол хийх вэ? Монгол хоол хийх үү? Би тийм олон хоолны зэстэй биш. Гэхдээ тэр хоолнуудаа гоё хийдэг шүү. Жишээ нь цөөвөн. За цөөвөн бол миний бүр хамгийн easy хоол. Тэгээд ерөөдөө шүлтэй хоолнуудыг бол угаасаа хийж чадна. Тэгээд далайн байцтай шүл бас хийх дуртай. Будаатай хуурга, ногоотой хуурга, паста. Оо, менютэй юм ба штэ. Тийм олон биш ээ гэхдээ. Тэгтэл одоо интернетээр ямар ч орны хоолыг бол тэгэл хараад easy хийж штэ. Тэгтээ урал зуурж ингээл одоо чимгэж мэмхээр бууз хуу ширэг бол барахгүй байлээ. Тэгдэм байлээ. Харин илтгэж тэгээд эдээ аюу сан. Уушур угаасаа хиймээргүй байна. Залхуур ерөөсөө яг хөрөл мөрл ерөөсөө манай ээж мэж ерөөсөө нав хөрөл мөрл зуруулаагүй. Тийм тэгэл ер нь бол ганцаараа амьдардаг болсноос хойш хоол хийдэг болсон доо. Тэгээд юу X найз хүн маань ер нь бол хоол хийхийг ер нь бол тааж өгчсэн. Тийм. Нөгөө ганцаараа амьдраад одоо хэр удаж байгаа вэ? Ганцаараа одоо би дааж амьдрж одоо ингэж яасан ба штэ. Тийм. Өргөж тусгаарлсан. За. Ер нь бол тийм. Хэр удаж вэ? 19 онд. 18 юу лээ. Одоо яг 21 онд за 3 дахь жилдээ орж байгаа юм байна. 21 оны 7 сард яг 3 жил болох юм байна. 2 жил хагас болцсон юм байна тий? Тийм. Гэтэ ер нь бол амар зожиг болчихсон юм байна. Тийм үү? Тийм, ер нь амар зожиг болчихсон юм лээ. Тэгэл гэрт ингээл хүмүүс ирчээл ирж мэрэнгүүт ер нь жоохон зожиг. Йоо, хоёулаа бүр яг адилхан. Яг тухайн цаам ингээд муухай аашлаад ахгүй л дээ. Тийм. Ингээд жоохон тохгүй. Нана амар сайхан штэ цаана бүр амар. Яа, зүгээр яваад тохгүй байгаад байт юм аа. Тийм, тохгүй. Тийм, яг энэ тохгүй байт юм. Тийм үү. Өөрийнхөө байж чадахгүй юу? Би бол биелийг бүр яг ойлгоод байна. Тийм. Тэгээд би яг тэгдэг байхгүй юу? Ингээ хүн хэлэхгүй ирж мэрлээ гэх юм бол амар тохгүй байдаг надад. Тэр нь ингээ гэрт хүрээд ирэнгууд ёо бараг л яах ч юм бол доод хэцүү ер нь жоохон хэцүү байна. Гэтэ яах гад тийм тэгээд нэг гэртээ ингээ амар тухтай байгаа сурцсан. Тэгээд ингээд гэрт ингээд хүмүүс ирлээгийн 30 одоо жоохон ингээл янзлах юм уу эсвэл одоо яа тийм бас жоохон одоо ингээл бүр гэрийнхаа хувцас сольж болох гэдэг штэ бас жоохон тий. Жоохон юм бэлтгэх гэж юм уу тэр надад ингээд тохгүй. Тэг яг гэртээ хувийн орон зайдаа оруулах жоохон одоо жоохон дургу болцсон юм шиг байгаа. Тэнгуут чи нөгөө өөрөө айлд очихоор бас жоохон онцгүй санагдаж байна нэрээ. Онцгүй ч байх уу жоохон бас нэг хүнийг ингээд тийм тохгүй байдлаар алдагдуулчих үедээ гэж. Яг би тэгтээ нэг тийм өөр айлд очиод байдаг юм аа.
Харин тийм ээ чи тийм цаагаараа тэгж бодоод очтгүй ээж магадгүй. Ер нь тэгэл жоохон тухгүй байдаг шүү дээ ер нь угаасаа. Нөгөө хүндээ ч гэсэн бас жоохон тухгүй ч гэж магадгүй. Яг уу. Гэхдээ нөгөө хүндээ гэдгээс илүү надад өөрт илүү жоохон тухгүй байдаг шүү дээ. Тий айл бас тий. Тийм. Зүгээр үүдээр нь ороод угаасаа тэгэл жоохон тухгүй шүү дээ ер нь. Ямар ч айл жоохон тухгүй байдаг шүү дээ. Тийм бие барай. Өөрийгөө бариад байдаг. Тийм. Тэгвэл би даад амьдрал нөгөө нэг яхаараа л нэг тийм гоё чилийн зоонд орчхоор л ер нь юу болчт юм байна да тий хүмүүс. Би тэгтээ ер нь хүмүүс яг одоо яг миний үеийн ч юм уу те хүмүүст хэлэхэд ер нь ганцаар амьдраад үзэх хэрэгтэй шүү гэж хэлмээр. Тийм. Амар зүйл ойлгодог. Тэгээд дээрэс нь энэ амар юм freedom санагддаг ер нь. Тийм. Одоо би ингэртэй ингэ зүгээр нүүн нүцгэн явж болно гэж бодож байгаа л те. Хинч намайг харахгүй те. Зүгээр би гэртээ яаж тэнэгч болно хинч харахгүй те. Би хүснээ хийж болно би зүгээр те. Зүгээр дуулаад ч юм уу те яадаг чи би шөнийн 3 цагт босоод би хоолоо хийж идэж болно ч юм уу те. Шөнийн 3 цагт гарсан ч болно. Би гарсан ч болно ер нь яаж ч хийхгүйгээр те. Тий. Тэгээд ирэхгүй 2 хонсон ч болно. Тэгэд амралтын үеэр найзуудтайгаа уулзна үстэй тий гоё. Би юу? Ер нь тэгдэггүй гэж юу? Тий. Амралтын үеэр яг одоо ингээл за карантингүй үед ерөөдөө өглөө гараад ер нь орой гэртээ ирдэг. Гадуур тийм. Ажлал юу амжуулах ажлуудаа амжуулна. Тэгээд ер нь найзуудтайгаа бас уулзсан шүү. Тийм. Яг миний хувьд амралт бол гэхдээ ер нь бол гэртээ л байх. Тийм. Ер нь бол гэртээ байж гоё хоол хийж идэж. Гэрсэг тий. Яг гэхдээ уг нэг гэрсэг биш. Яг тэгж бодохоор. Тийм үү. Ер нь бол гадуур байхдаа дуртай. Найзуудтай уулзах одоо яадаг чинь тий. Гоё хөгжим сонсоод кофе уугаад ярилцаж суух бол дуртай. Тэгтээ юу гэртээ бас гэрсэг биш юм уу гэхээр бас үгүй. Гэртээ бас байх. Нөгөө гэр гэдэг нь болохоор яг нөгөө өөрийнхөө гэрийг хэлж штэ тий. Яг нөгөө нэг одоо хүснээрээ байдаг одоо тустай гарсан гэрээ. Тэгэл амралтаараа ер нь миний хувьд амралт бол тэгэл гэртээ яг амар их унтах. Тэгээд гоё хоолоо хийж идээд. Наруутагаа үзэх гэж байсан би. Баяр наруутаа үзэж байх гэсэн. Тийм телевизээр бас гоё миний дуртай кино ч юм уу гоё кино гарч ирэл үзнэ. Тэгээд ямар кино үзэж юм нэрээ? Ямар кино дуртай вэ? Би ер нь инедмийн кинонууд их дуртай шүү. Тийм романтик кинонд ууг нь дуртай. Гэхдээ ер нь бол одоо сингл болох тэр романтик кино үзмээргүй. Тийм. Тэгээд аимшиг кино бол бүр огт үздэггүй. Тийм сонирхолгүй байдаг. Тэгээд анимашн бол үзэх дуртай. Тийм. Тэгээд Том Хэнксийн кинонуудад ер нь амар дуртай. Гол. Тийм. Гай. Castaway, Terminal, Forrest Gump тэ. Тийм. Том Хэнкс Woody тий. Тийм. Woody. Гой яг тийм гоё тийм дээр үеийн кинонуудыг үзэх бас гоё те нэг 90-ад оны. Тийм. Тэр нэг тийм гоё өөр vibe өгöd идэв шүү дээ. Нэг юм аюу тайван байдаг шүү дээ үзэхээр. Тийм. Тэгтээ нэг гоё юм мэдрэмж өгдөг. Харин яг дуусахад нэг хүнд нэг юм гоё мэдрэмж өгöd дуусдаг. Тэгээ хөгжимтэй холбоотой кинонуудад их дуртай. Тийм шүү дээ. Зөндөө нэлээд их байдаг те музик ер нь тийм кинонууд. Лала Ланд гоё. Хөөч юу вэ дүүлээ? Сая тэр нөгөө Yesterday гэдэг Beatles-ийн кино гарсан. Тэр бол бас амар гоёсэн.
Тийм үү. Тэр нөгөө Queen-ий Bohemian Rhapsody Bohemia тэр бүр тасраа би кино театрт үзээд үйлсэн. Би бас үзсэн. би ч гэсэн. Надад тэгтээ нэг тийм дуу сайн давсан тий тэр. илүү тэгээд тэр хүнийг ингээд амар Үнэлсэн. өрөвдөж гэх юм уу тийм надад тийм нэг тийм одоо амар ганцаардсан нь надад амар мэдэгдэжсэн. Ганцаардсан юм шиг тийм ганцаардаа тэгээд амар хэцүү байсан надад. Тэгэл яг төгсгөлд нь дуу хөгжим инээ тэр гэдгийг би бас нэг мэдрээгүй л дээ. Яг нөхөө миний онцлог болохоор тийм дуу хөгжим юу биш шалгаад тэгэл гол нь яг тэр хүний амар дотор нь амар хэцүү байсан ганцаардсан амар мэдэгдээ тэгээд өрөвдөөж байгаа юм шиг тэгэл амар хэцүү уйлал. Яг тэгсэн. Та хоёр яаж үйлсэн бэ? Би бол тэгэл ойлгохгүй гэж төвчж байгаа л тэгэл яг хамгийн сүүлийн яг тэр live aid дээр дуулдаг хэсэг дээр ялтчгүй асгарсан. Тий. Биширж үйлсэн би бол. Тийм бах тий. Арай өөр өнцгийн уйлалт байна. Дараа Били нөгөө romantic team comedy кино дуртай юу? Гоё тийм Америкийн. Тийм. Ер нь comedy кинонууд их дуртай. Jim Carrey-ийн кинонууд дуртай. Friends үзсэн үү гэдэг. Friends үздэг үү? Friends би үздэг шүү дээ. Friends-ийг дараа гоё үзэх тийм боломж гарвал бас сонирхоод үзээрэй тийм. Ер нь бол үзэх хэрэгтэй л гэж боддоо шүү. Угаасаа амар алдартай. Амар тийм дээ. Тийм. Амар гоё фаны. Тийм. Өнөр Netflix-ээс хайсан байлээ шүү дээ. Сайн шинэ ном. Sorry. Сайхан байсан шүү. Би үргэлжлүүлэх гээд хайх. Би нэг тэр чинь эсвэл улсаасаа болсон баг. Танаа тэнд бас байх болсон байж магадгүй. Энэ Японд байвал би хэлээ заяа. Өөр чинь тэгээд өөр гоё саналууд ирж гин нөө гоё подкаст ч юм уу тий гоё нэвтрүүлэг. Нэг бас санаал. Тийм урьдчилгүй. Энэ жил яг хаа тэгээ бас хэцүү жил байлаа. Нэг бас юу болсонгүй тий. Тийм. Яг би сая яг карантины үеэр одоо яг энэ подкаст яг 2 дахь нь. Миний яг оролцоо яг 2 дахь удаа яг нэвтрүүлэг. UBS Leeds-ийн WhatsApp гэдэг нэвтрүүлэгт орсон. Тийм. Тэгээд сая өмнөх жил сая 20 онд. Тийм. Саяхан уу? 12 сарын. YouTube дээр гараг байна. YouTube дээр гарцсан уу? Тийм. За. Тэгээд өөр бас нэг телевизийн ярьцлага байсан. Тэгээд тэр нөгөө карантинаас болоод бэлтгэсэн. Тэгээд яг энэ подкаст болохоор яг хоёр том. Гэхдээ энэ оны ихнийх. Тэгээ 21 онд өөр гоё төлөв. Ер нь бол одоо яг хамгийн ойрын төлөвлөгөө бол одоо дипломынхаа ажлыг хийж байгаа. Тийм, ер нь бол амар стресстэй байгаа. Тийм. Тэгээд энийг сургуулаа яг нэг гоё ингээд амжилттай төгсөө диплома хамгаалчвал амар том юмны ард гарах гэдэг юм. За тэгээд гарчгал юм бол ерөөсөө зүгээр шууд хүргэн дууныхаа ажил руу орно да. Ер нь бол гарчд юм уу? Бити стресстэй. Одоо тэгээд гол нь ер нь бол тэгээд яг тусдаа сууж дуугаа хийж бол чадахгүй л юм. Тэрэндээ бас стресстэй байх тийм. Одоо ингээд нөгөө сая 11 сард Fallen гэдэг дуугаа гаргасан. Тэгээд хүмүүс дараагийн дууг маань бас амар хүлээж байгаа болох дээр хүлээлттэй болох дээр аль болох удмааргүй л байгаад идэг. Тэсэрнээ бас ингээд хийх юмтай байгаад идэг. Атор карантинтэй байгаад идэг те. Тийм ямарсан 21 онд яг сонсогчтой бол нэлээд хэдэн доонууд юм алгүй гэсэн бодолтой байгаа. Nice. Тэгээ нөгөө миний хувьд нөгөө нэг амар юм нөгөө өөрийнхөө хувьд нөгөө нэг ингээд аюу ханж хийх дуртай юм аа. Яа ханахгүй байхлаар ер нь амар юм сэтгэл өндөр байдаг.
Тэгээд өмнө яг нэг 2 тун дээр яг тэгжсэн болохоор одоо бол дандаа ингээд ханжээж юм бол гаргаад явна. Тэгээд фолын дээрээ бол яст шиг хаасан. Тэгээд за одоо болчихжээ тэгээд гаргасан. Ер нь тэгээд видео клиптэй тийм клипний спонсорыг хайжсэн чинь коррект юм болчихсон. Тэр гэрэл айгүй гоё видео шүү дээ. Юу видео айгүй гоё. То надад тэгтээ клипийн амар хурц санагдаад байт юм аа. Хурц. Ямар санагдаа? Хурцаа зүгээр л лээсэн шүү дээ. Би яг яхаа сонссон. Үзсэн. Гоё л мэдрэмж өгч ил. Тэгээд тэгтээ тэр гэрлийн яг арай өөр вершнийг бас гаргана гэж бодож байгаа. Тийм хөгжмийн найруулгын жоохон өөр болгож байгаад гарвал бас гоё гар байна гэх сайхныг үзсэн. Тийм. Нэрэ Fall-ны яг music видео шүү. Тэгтээ live видео нэрэ 1 сар хийх баха. Харах юм уу? Вау. Live яг амдаараа дуулж байгаа юу юм биш үү? Оо, окей. Тийм. Аир юу бас ирнэ. Одоо нөгөө нэг YouTube дээр шинэ юм channel үүсээд тэгээд яг live team ер нь live session гэхгүй. MS live stage гэдэг нэртэй. Үгүй өөрөө гаргаж байгаа юм. Энэ дээр MS Mixer Sounds гэдэг студийн promotion ерөөдөө live in session. Тэгээд энэ дээр одоо зөндөө олон уран бүтээлчд орцсон байна. Тийм. Тэгээд season 2 дээр нь ариу битүүрийг Fall-ыг яг live дуулаач гээд санал тавьсан. Тэгээд тэгээд яа гоё юм бэ. Тийм. Одоо ер нь нэг хоногийн дараа 1 сар хамтлагтайгаа яг бэлтгэлээ хийгээд магадгүй бичлэгэнд орох байхаа. Ямар гоё юм бэ. За манай сонсогч тэгээд Fall-ыг битгэдээ сая нэг 11 сарын 7-нд яг карантины өмнө UB comedy-ийн тусгай үргийн нислэгээд тэн дээр би яг live яг амин төвчмөөр дуулсан. Дуулсан шүү дээ нэрээ. Тэгээд айгуу сонирхолтой байсан. Тийм яг ингээд бүх ингээд хөгжмүүд яг амдаар би Fall-ыг ерөөсөө тэгж үзэж байгаа болох тэр бүх хөгжмийн яг амд хөгжмийн хамтлагтай ингээд дуулах бас амар гоёсэн. Тэгвэл дараагийн лайв видео гоё юм болох нэ. Тийм. Тэгээд хэрвээ клипний спонсор олчих юм бол ер нь Fall-ийнхаа клипийг хийчихье гэж бодож байгаа. Тийм. Ер нь юу бэ нөө яг клип нь яг тим юм оруулах юмсан гэсэн. Тим юм оруулах юмсан. Санаа. Одоо зохиол. Тийм. Storyboard. Яг тийм сүртэй storyboard гараагүй. Тэгэхээр яг ямар ч сан ариутай хойлоо клипэндээ оролцсон. Ерөнхийдөө яг за жоохон нууц юм ярьчих гэдэг. Яг ерөнхийдөө жоохон Asian market-тэй клип байх ах гэж тооцоолж байгаа. Тийм. Жоохон солонгосын colorful клипнүүд шиг. Энэ жоохон colorful байлгыг бодож байгаа. Гэхдээ амар юм сүртэй юм гэлцэл биш. Энгийн. Гэхдээ маш colorful. Бас гоё тийм юу. Тийм. Утга санаа нь ерөөдөө бас айгу ойлгомжтой. Тэгээ маш цэвэрхэн клип хийж юм бодож байгаа. Та клип хийж байгаа. Гэхдээ яг Fall-ын дээр нэг амар сүртэй жүжиглэхгүй хаа. Одоо гэрлийн клип чиг амар жүжиглээл одоо яадаг ч тийм хэрэгтэй л одоо алгадлаа л яадаг ч тийм. Жоо нууц юм ярьчлаа. За ингээд юугаар өндөрлөе да тий.
бас унтаж амаахгүй та хоёр нь. За тэгээд өнөөдөр баярлалаа Билли. За намайг бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд гоё подкастт орлоо. Тийм маш гоё дугаар боллоо. Өөрийнхөө гоё нээлттэй өөрийнхөө байсан баярлалаа. Тэгээд сонсогчдоо бас гоё шинэ он гарсан юм чинь бас гоё үг хэлээч. За 21 онд тэгээд бодсон сансан бүх зүйлээ амжилттай хийгээрэй. Тэгээд ер нь бол бүх зүйл дээр ер нь хүн өөдрөг байхаар ер нь айгу гоё байд юм шиг байлээ. Яг нэг тий ер нь өөдрөг байхаар угаасаа бүх юм тэгэл аяанда болчт юм шиг байна л шүү дээ. Зүгээр бодсноор. Тэгэхээр ерөнхийдөө яг гэхдээ хүнд амар ингээд стресс тэгсвэл сэтгэлээр унах үе бол угаасаа байнга гардаг. Гэтэ тэр бол ингээд эргээд гоё тий дурсамж болоод босох хүчтэй байгаарэ гэж хэлмээр. За. Баярлалаа. Тэгээд стресстэй фоллинг сонсоорой. Тэгээд өөрөө чинь ч гэсэн гоё дуу хөгжмөө өөрчлүүлээрээ тэгээд дуусгаагүй дуунуудаа ч гэсэн гоё дуусгаад бид хийдтэй гоё цацаарай тийм. За баярлалаа. Тэгнэ тэгээд хүлээж байна. 21 онд ерөөхдөө дипломынхаа одоо хамгаалалтаа хийгээд төгсчөхөөрөө яг анхны яг цомгийн ажилдаа ер нь шууд орох гэж байгаа. За. Тийм тэгээд ер нь бол одоо ингээд дуунуудаа ер нь бол шууд хийж эхэлнэ л гэсэн үг. Тийм тэгээд stay tuned гэж хэлээ да. Хүлээж байна. Өнөөдөр бас яг ингээд сонсдог дуртай артистгаа өнөөдөр ярьсандаа би бол амар их баяртай байна. Сэтгэлээ хүлээж аваад оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Үнэхээр ингээд нөгөө нэг дууныхан цаана ямар хүн байд юм бол гэд ярилцсан чинь айгуу гой сонирхолтой байлаа. Дараа Монголд очиод гой ингээд нөгөө биеэрээ уулзаж ингэж хийдэг болохоор дахиад ингээд өөрч мураад. Тэгээд надад ч гэсэн бас амар сонирхолтой байлаа. Яг тоёртой яг ингээд нэг зүгээр юм найзтайгаа ярьж байгаа юм шиг л ярьлаа шүү дээ. Нөл. Тий. Тэгвэл та гоё яана. Бид хоёр бас ингээд зочдыгаа ингээд бие битээ бариасаа. Тэ гоё чөлөөтэй хүснээрээ яриасаа. Зарим оролцогч одоо зочин болохоор нэг одоо яадын ажил төрөл нас хүсээ бас нэг хэлхийг хүсэхгүй хүмүүс байж болно шүү дээ. Тийм болохоор тийм хүснээрээ гоё ингээд чөлөөтэй яриасаа гэж хүсдэг болохоор яг өнөөдөр тэрэн шигээл бас хүлээж исэн шигээл яг гоё боллоо. Тэгэхээр thank you. Баярлалаа. Тэгээд карантина сайн барь шүү. Гам гэдэг. Халдвар хамгааллын дэглэмээ юу? За. Баярлалаа. Айгуу гоё хөндлөж байгаад наг айгуу гоё хөндлөж байгаа чинь амар гоё мэдгэж байна. Тэгээд айгуу гоё байна тий. За Билли минь хичээгээрээ. Баярлалаа. За тэгээд хоёрын бас ажилд амьдралд тий бүх юм амжилт хүсье. Тэгээд Монголд ирэхээр бас тий оролцсноо. Хамтарч дуулж болох уу гэж ямарсан. За хамтарч дуулыг гинэ нэг хүн. Подкастн дээр дуулаа. Яа. Окей. Live session-ийн тэсний ядан хүлээж бай. Окей. Би яг Австрийн оруулахаараа явуулна. За тэгээрэй. За. Тэгэхээр натруу бас явуулаарай. За. Маш их баярлалаа. За сайхан амарцгаагаарай. За сайхан амраарай. Баярлалаа хоёроо. Амраарай. За баярлалаа хоёроо. Баярлалаа. За бай.